За сайн байцгаана уу. Астрологи сонирхогчдоо шинэ сарын мэнд хүргэе. За 8 сарын гар гэрхсийн ерөнхий төлөв байдлыг товчхон танилцуулчихъя гэж. За энэ сард бол гар гэрхсийн чухал хэд хэдэн нөлөө байгаа. Энэ бас нэлээд онцгой сан гэж үзэж байгаа. За эхнийх нь бол 8 сарын 6-нд ангараг гараг өхний ордноос жинлүүрийн ордонд ажиллаж байна. За тэгээд 8 сарын 11-нд одоо ухрах хөдөлгөөнд орчихсон байгаа. Мод гараг бол шулуун хөдөлгөөнд орж эхэлнэ гэж 11-ээс эхлээд ухрах хөдөлгөөнөө дуусгаад шулуун хөдөлгөөнд орно. Гэхдээ мод гарагийн ухрах хөдөлгөөний хэдийгээр шууд шулуун хөдөлгөөнд орсон ч гэсэн сүүдэр үе гэж байдаг. За тэр сүүдэр үе нь бол 8 сарын 25-ны хүртэл үргэлжилдэг учраас за энэ үед бас бодолтой хандах ёстой. Улсын мод гарагийн ухрах хөдөлгөөний мэдээллүүдийг эсвэл та бүхэн ойлгоод авсан байгаа гэж найдаж байна. За энэ сарын бас нэгэн чухал бөгөөд нэлээд бас хүнд гэх юм уу? Тийм аспект бол 8 сарын 8-ны өдөр. За дайчин одоо тэмцээгч, сөргөлдөөнч, дайнчч гараг гэж нэрлэдэг санчир гараг буюу Марс гараг гэж хэлдэг. Үгүй юу тийм санчир гараг Марс гараг хоёр биш ээ. Ангараг гараг хоёр. Зэн хоёр бол квадрат нэлээд тийм таагүй байрлалдах юм байна. За тэгэхээр бол түүний 8 сарын 8-аас өмнөх болон хойшоо бас нэг хэд 3 хоногт бол нэлээд анхааралтай байх ёстой л гэсэн үг. За 8 сарын 9-нд төмхөн ордод тэргэл сар гарна. За тэргэл сар гарахын үед бол ангараг гараг, дайнч гараг гэдэг нь ангараг гараг шүү би түрүүн санчирыг хэлсэн байж магадгүй. Засаад ойлгочороо. Ангараг гараг бол далайван гарагтай бас. Тиймч бас таатай бас. Ийм байрлалууд байх нэ. За 9, 8, 9. За 11-нд бол бод гараг ухахад тусч аваад хэлсэн дээ. За мөн энэ үед нэг таатай мэдээ байгаа нь дата байрлал хийх ёстой. Энэ бол сугар гараг. Хайр дурлал, романтик харилцаа, хобби энэ бүхнийг илэрхийлдэг. Энэ сугар гараг бол бархас үед гарагтай нэгднэ гэж энэ бол маш таатай байдлаа. За сугар гараг бол хайр дурлал, хобби, сайн сайхан тэмүүлэл хүсэл бас дээрэс нь бас багахан хэмжээний мөнгө гэж илэрхийлдэг бол бархас үед гараг бол маш одоо тийм ивэлтэй, өвөмөр бүхнийг тэлдэг өргөжиж тэлхийг бэлэгддэг юм гараг үздэг. За тэгэхээр энэ хоёр гарагийн нэгдэл бол 8 сарын 11-нд тохио. За энэ бол их таатай байрлал гэж байна. За энэ бол 11-ээс 13-ны хооронд ерөнхийдөө их таатай. Гараг гэрхсийн зүгээс бол нэлээд таатай үе ихнэ гэж ойлгож байна. За 8 сарын 9-нд тэргэл сар гарна. За 15-ны сар гэж хэлдэг. За тэгвэл энд хэлснээр үл энэ тэргэл сарны үед бас нэлээд сонирхолтой үйл явдлууд болно гэдгийг бас давхар хэлэх юм зүйтэй. За энэ нь юу вэ гэхээр ангараг бас энэ үед ангараг гараг санчир болон далайван гарагтай нэг шумд идэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ нэгдэл хумхын ордно болон жинлүүрийн ордны хувь жинлүүр хоёр бол одоо тэнхлэгийн хадагуу бий бидэг холбогддог юм байдлууд байдаг шүү дээ. За ийм байдлал байгаа учраас хумхын ордны жинлүүрийн ордоо хоёрт бол нэлээд нөлөөтэй гэдэг ингээд ойлгочих болох юм байна. За энэ үед бол одоо ерөнхийдөө их онцлогтой гэдэг нь бас нэг талаар маш нэлээд тийм одоо дотоод өөрийнхөө одоо юу хүсэж байгаагаа ч гэдэг юм уу сэтгэл санааны хувьд жоохон тийм төвшөлтэй ч гэдэг юм уу бохомдолтой иймэрхүү байгаагаа бас энэ үед илүү мэдрэх ёстой. Мэдрэх тийм үе ирж магадгүй юм л дээ. За тэгээд л зарим талаар бол одоо нэг тийм дарамт шахалтууд шиг юм уу зорилготой хүрэхийн тулд одоо чи юу хийх ёстой юм бэ гэдгийг илэрхийлэгч гэдэг юм уу. За сар бол ерөнхийдөө эмоц хүний бодлыг, эмоцыг, сэтгэл санааны тэр байдлыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ дээр бол та сэтгэлээ хямнаа л гэсэн үг. За юунд чи жишээ бодох юм даа. Юунд чи айцс жоохон төвшөрч өдрөд байгаа юм бэ. Гэдгийг харнаа л гэсэн үг. За тэгэхээр бол нөхцөл байдалтай тохируулаад ямар алхам хийх вэ гэдгийг бол оюун санааныхаа нэлээд дотоод эргэцүүлж бодож шийдвэр гаргах зүйтэй гэж хэлж байгаа юм. За дээрээс нь жинлүүрийн ордод одоо байгаа ангараг гараг биднэрт жинлүүр гэдэг маань бол өөрөө нэлээд тийм эргэцүүлэх, бодох, шинжлэх, удаан одоо шийдвэр гаргахад нэлээд мууддаг иймэрхүү бас үйлүүдийг илэрхийлээд иймэрхүү одоо шийдэж чанарыг илэрхийлээд байгаа гараг. Үгүй гараг гişүү. Орд. За тэгэхээр энэ бүхэд бол бас
15-ны сар тэргэл сар гэдэг бол бас аливаа үйл явдлыг эхэлсэн бол дуусгах. Эхэлсэн тэрний зүйлийг дуусгах. Ерөнхийдөө бол тэргэл сар гарсан тэр үед бол хүний сэтгэл зүйн эмоцийн төвшин бол нэлээд одоо идэвхжиж өндөр болдог. Сэтгэл зүйн хувьд бол бас жоохон хямрахч гэх юм уу? Тиймэрхүү юм бас гуталтай гэж үздэг. За тэгээд жинлэр болоод хөмхөн ордны тэглэгийн дагуу одоо байрлалд хүчтэй нөлөөтэй гэж ярьсан. Тийм учраас за өөр нэгэн тэргээс гарах үед буюу намс рестос хаш зарим нэгэн үйл явдал. Жишээлбэл уран гарагийн нөлөөг бас энд ярьж байгаа юм байна. За тэр нь юу вэ гэхээр уран буюу тэнгэрийн вантай гинтийн өөрчлөлт тусгаар байдал бие даасан байдал эрхчлөө энэ илэрхийлдэг юмрхүү энэ гараг байдаг л да. Тэнгэрийн ван бол за тэгэхээр энэ үедүүд ямар байхаа гэхээр энэ гарагийн нөлөөгөөр бас тэгээд тэргэл саварч байгаа энэ үеийн нөлөөгөөр бол гинтийн одоо ерөнхийдөө дандаа гинтийн өөрчлөлтүүдийг одоо хэлээд идэх гів гинтийн бодож төлөвлөөгүй тиймэрхүү өөрчлөлтүүд хийгээд байдаг л да. Гэхдээ энд нэг онцлог зүйл нь тэргэл сарны нөлөөгөөр удаан хөгжижсэн удаан одоо тийм ололт амжилт нь энийг олигтой харагдахгүй байсан. Тийм нэгэн асуудал одоо ажлууд бизнесүүд зарим нэгэн одоо хөгжүүлж ясан асуудлууд төсөл төлөвлөгөөд одоо юу гэдэг тийм ажлууд гів гинт туршлах гів гинт одоо маш тийм том өсрэлт хийх энэ боломжтой гинэ. Жишээл одоо бидний шиг одоо судлаач хүмүүс байлаа гэж бодоход нэг нийтлэл биччихсэн. Тэр нь одоо нэг тийм хүн үзээд байгаа юм шиг үгүй юм шиг ингээл удаан биш гів гинт маш олон хүний сонирхол хүрээл маш их амжилт олдог ч юм уу те. За эсвэл одоо зарим нэгэн компани бараа үйлчлэгийг ингээл судалчлал байсан ч гэсэн их олон хүний анхаарал татахгүй байгаад байсан бол энэ үйлчлэгээд яг энэ үед маш хүчтэй алдарч чадвал нийт сонирхол төрчих бодлолт орлогын сайжирдаг ч юм уу те. Нэг иймэрхүү энэ бүхэн энэ гинтийн энэ өөрчлөлтүүд бол уран болоод одоо тэнгэрийн ван гараг болоод тэргэл сарлын нөлөө гинэлтэй. За тэгээд дээрээс нь одоо бас нийгмийн харилцааны тухайтад бол ингээд маш удаан жилийн туршид хуримтлагдсан. Ер нь бол энэ юу хэлээд байгаа гэхээр урд нь маш их хийгээд л амжилт олохгүй байгаа гэсэн юм гинт одоо өсрэлт юм гэж байна шүү дээ. Тэгээд дээрээс нь үүнтэй яг холбоотойгоор нийгэм маш удаан хугацаагаар бодлогдсон одоо тийм сөрөг сэтгэл хөдлөл гів гинт гадагшлах магадaltaй гэнэлтэй. За энэ төр бол одоо эрхчлийн тухай яриад тийм ээ сонгох эрхчлөө. Энэ эрхчлөөг ярихын тулд бол одоо би эрхчлөөтэй баяа гэж сэтгэлийнхаа дуудлагаар ингээд шийдвэр гаргах гэж байгаа бол бас ямар юуг эрхчлөөгөөр сольж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй гэж байна. Жишээлбэл та бүр үнэхээр одоо эрхчлөөтэй баяа ямар нэгэн гинт гэдэг юм уу дарамтч гэдэг юм уу тийм юмнаас л яг жоо жишээлбэл ажил дээр дарамттай байсан хүн байлаа гэж бодоход бол чи эрхчлөөг сонгож байгаа бол чи цалингаа ажил орлогоо бас алтнаа л гэсэн үг. Бас нэг иймэрхүү сонголтууд байж магадгүй шүү гэсэн байна. Өөрөөр хэлбэл одоо танд тав тухтай амар амгалан байсан тэр нэгэн амьдралын тэр хэв маяг авал эрхчлөөгөөр сольж байгаа бол нэг хэсэгтээ одоо тийм хаос байдалтай ч гэх юм тийм хөө байна гэсэн. За нэг иймэрхүү гараг иргэсийн төрөв байдал бол ерөөхдөө юм байна. За тэгээд 12 орд тос бүрт ямар нөлөөтэй байх вэ гэдгийг товчхон иргэсийн нөлөөгөөр нөлөөллийнхэн дагуу ямар гэрт байрлаж ийн гэдгээр нь тайлбарлаад өгчих юм. За ингээд 12 орд тос бүрийг товчхон гараг иргэсүүдийнх нь байрлал болоод төгсгөлт барьж байгаа. Тэр нь гэрүүд нь ямар учиртай гэдгийг тэр нь таамагт яаж нөлөөлөх вэ гэдгийг товчхон тайлбарлаж авчий. За тэгэхээр та бүхэнд хэлэхэд энэ бүхэн бол зөвхөн намны буюу одоо 12 ордоос гадна сарны ордоо бас мандалт орд гэж ярьдагтай. Асцэндээ аль-алийнхын сонсоод авчаарай. Аль нь таарч байна вэ гэдгийг та өөрийнхөө үзэж шинжиж үзсэн тэр байдлаараа илүү таарч байгаа ордоо цааштай ингэ хараад өвчнө үстэй. За хорны ордны тухайтад бол юунд төрөнд энэ сар бол Венус буюу сугар гараг тань 4-р гэрт байрлаж байгаа юм байна. За 4-р гэр гэдэг бол энэ өөрөө чинь ээж аав чинь гэр орон дээрээс нь үйл хөдлөх хөрөнгө иймэрхүү байдлыг илэрхийлдэг. За тэгэхээр энэтэй холбоотой үйл явдлууд бол одоо тэргийн зэрэг тавигдах гэж үзэж байна. За тэгээд дээрээс нь Венус буюу сугар гараг бархасууд гарагтай одоо таатай байрлал болно гэж түрүүний танилцуулах хэсэгт хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр таны тэр одоо таатай үеийг яаж ашиглах вэ гэдгийг та бас бодноос. Ер нь бол одоо танилцуулах хэсгээс гар иргэсийн нөлөө ямар байгаа вэ гэдгийг бас давхар сонсоод яваарай. За тэгээд дээрээс нь Сатурн буюу Сажир гараг 7 ван гарагтай Нептун гэдэг 7 ван гарагтай
Нэгдсэн энэ нэгдлэл таны нэгдүгээр гэрт болох нэ. За нэгдүгээр гэхээр таны өөрийн чи илэрхийлдэг таны хүсэл зорилго таны одоо нийгэмд одоо та өөрөө хин гэж харуулдгийн тэр бүхнийг чинь илэрхийлдэг. Тэгэхээр энэ Сатурн буюу сажиргарыг бол хариуцлага сахилгат дүрм жамыг илэрхийлдэг бол 7 гараг гэдэг бол 7 тэтүү гэдэг гараг бол ихэд тийм бүхнийг одоо тийм ягаан шил гэж хэлдэг бэ барууныхан бол тийм бүхнийг одоо тийм төсөөлсөн одоо тийм романтик тийм дөрвөн байдлаар ингээ харах гэдэг. Тэгээд хоёр гарагийн нэгдэл бол танд нэгдүгээр гэрт үлчнэ гэхээр таны өөрөө чинь жил бодоол өөрийгөө хэлэх байдал энэ бүгд чинь бас яаж нийлүүлэх вэ гэдгийг бодоод авчирч. За дараагийнх нь бол өнгөрсөн сая түрүү ярьсан уран буюу тэнгэрийн гараг. За энэ бол гидтийн орчлолт гидтийн одоо сюрпризүүдийг илэрхийлдэг. Гидтийн сонирхолтой одоо бодож төлөвлөгөөг өөр явах гэдэг. Энэ бүхэн тань энэ гараг бол таны гүрдүүр гэж байгаа юм байна. Дуусаар юу тийм дуусаар. За 3 дугаар гэхээр бол аялал нийгмийн харилцаа, бус зүйлтэй харилцаа гэдгийг илэрхийлдэг. За энэ бүхэнд яг нэг гидтийн сонирхол том сюрприз байх нь үгүй юу гэдгийг хараад явчаарай. За тэгээд мэдээж энд бол таны уртад сар хаана байгаа вэ? Гэдгээс бас маш их шалтгаална. Асцендент ордчин юу гэдгээс бас их шалтгаална. Тэгэхээр тэр бүхнийхээ мэддэг бол тэргээ хараа явчаарай. За ангаг буюу данч, бүтээлч, маш зөвлөдөөч энэ гараг таны 7 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. 8 дугаар гэрт байсан. Одоо 7 дугаар гэр гэдэг бүх төрлийн харилцаантай илэрхийлдэг мэдээж шаардлагын бодит гэр бүлийн тэгээд дээрэс нь нийгмийн статус байр суурийг илэрхийлдэг партнер түвшин харилцаа гэж илэрхийлэн зай түвшин харилцаа илэрхийлдэг энэ ордод чи энэ гэрт чинь магас гараг орж ирж байна гэдэг бол зарим нэгэн зөрчил тэмцэл гарч ирэх нь уу яах нь эсвэл заавал зөрчил тэмцэл гарч ирнэ гэж бодхоос илүүтэйгээр одоо тэр Марс гарагийн бас янгараг гараг бол маш хүчтэй тийм эрч хүчийг илэрхийлдэг маш хүчтэй тийм одоо бүтээлч байж болно шүү дээ. Одоо харилцаанд багш бүтээлч тийм хандлага бид нар ирж бодваа гэсэн. За дээрэс нь одоо тэргэл сар 9 сарын 9-нд гарах тэргэл сар бол таны 11 дугаар гарч ирж байгаа юм байна. За 12 дугаар гэр гэдэг бол найз нөхдөд харилцаа. Тэгэхээр та бүхэнд энэ бүтэл үзэл бодол нэгтэй найз нөхдөдтэйгөө тэргэл сар нь 15 нэг сар гэж ирдэг шүү тэргэл сартай. За энэ сарын төлөвөөр хийж гүйцэтгэж ирсэн ч гэдэг юм бод хийгээ төлөвлөж ёстой тавьж байгаа. Төсөл хөтөлбөр гэж юм уу нэг зорилготой одоо нийгмийн нэг тийм групп бүлэг хүмүүсийн тэр ажил одоо бүгд 15 сар гэдэг бол бас ажил төсөл гэхэд хэрэгжиж дуусах тэр үеийг илэрхийлдэг. Тэгэхээр хөгжүүлэх аль эсвэл одоо энерги хийгээд хэлсэн хөстэй ол тэрийг өөртөө бичсэн юм уу нэрж. За нүрээд мөн бод гараг бол таны бодгаар гэж хөдөлгөөн үргэлжлүүлжсэн бол одоо 11 хэсэгчд бод гараг бол зогсож байгаа. Тэгэхээр үргэлжлэх хөдөлгөөд орж байгаа бод гараг гэдэг бол харилцаа холбоо нийгмийн төр бүлэг хүмүүс гэдэг юм уу? Тэр одоо мессенжер энэ бүхний харилцаа 5 дугаар гэхээр бол таны үр хөвгөд аль эсвэл таны романтик холбоотнууд аль эсвэл таны хобби энэ бүхэнд бол бод гараг нөлөөлдөг. Тэгэхээр ретро үед зарим нэг ажлууд жоохон хойш тавьчихсан бол одоо үргэлжлэх гэсэн. За нүрээд хоньны ордны 8 сарын ерхий төлөвлөлт өдрлийг та бүхэн өмнөх гараг ирсэн ерөнхий төлөв байдал гэдгээс тухайн одоо өөрийнхөө төлөвийг сонсоод бичээрэй. За дараагийнх нь өхрийн орд. За өхрийн ордны тухайд бол Venus буюу сугаар гараг хардаг юм. Сугаар гараг таны 3 дугаар гэрт байгаа юм байна. За 3 дугаар гэр гэдэг бол аялал хүмүүстэй танилцах ч гэдэг юм уу те. Холбоо харилцаа дээрээс нь аялалын бүхнийг илэрхийлдэг. За Venus гарагийн нөлөөгөөр тэр холбоо харилцаа гэж хэлж юм уу. За тэгэхээр 26-наас 8 сарын 26-наас үлдэх энэ сугаар гарагт дөрөвдүгээр гэлээ орж ирэн дөрөвдүгээр гэхээр таны өөрөө зөвлөдөх хөрөнгө ээж амьдлаар болон ээж авч гэр уран энтэй холбоотой асуудлууд наагс угаас өөр хүүхдтэй холбоотой асуудлууд. За дараа нь санчир 70 гарагийн нэгдэл энэ таны 12 дугаар гэрт үйлчлэн. За 12 дугаар гэдэг бол ерөнхийдөө таны одоо бусдаас тусгаарлаад өөрийнхөө дотоод руу илүү хандах аль эсвэл одоо өөрийнхөө овдын хийж ясан тэр ажил зүйлээ гүйцэтгэлээ одоо үр дүнгийн үзэх аль эсвэл түүх өнгөрсөнтэй холбоотой зарим нэг явдлуудыг эргэж харах өгнөх судлах юм ажил одоо бас үргэлжлэж байгаа гэж. За тэнгэрийн маа буюу уран гараг бол таны 2 дугаар гэж хэлж байна. За 2 дугаар гэдэг бол яг мөнгө. Тэгэхээр таны яг өөрийн чинь хөдөлмөрлөж өөрөө өсвчээ зарж хөдөлмөр цаг зориулж олдог таны хөдөлмөрж авсан мөнгө учраас
За уран гараг гэдэг бол give and take тийм сюрпризүүдийг илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй энэ үед бол give and take гэдэг онцлог хүсэж байдаг ч юм уу. Гэтэл одоо таны бодож яснаас хамаагүй өөрөөр тийм мөнгө олох шансыг таруулж хардаг ч юм уу тийм. Нэг иймэрхүү асуудлуудын хоорондтой холбоотой тэндээс одоо мөнгө олох шансыг олж хардаг ч юм уу иймэрхүү. Энэ бодлого болох нэ. За зарим нэгэн хүмүүс бол одоо мэдээж аялах явцад одоо мөнгө санхүүгийн төлөв татах боломжтой гэж хардаг ч юм уу иймэрхүү байж болох нэ. За тэгээд дараагийнх нь ангараг гараг таны 6 дугаар гэрт авчиж байгаа. За 6 дугаар гэр гэдэг бол таны өдөр тутмын гэдэг ажил. Дээрээс нь 7 дугаар гэрт байж байгаа 7 дугаар гэрт авчиж байгаа юм биш үү? За тэгэхээр одоо бол таны өдөр тутмын хийдэг ажил. Энд бол ангараг гарагийн төлөв ирж хүчтэй мэднэ гэсэн үг. За мэдээж тийм ирж хүчтэй мэднэ гэхээр бол та хийхээр хөдөлжсэн зарим нэгэн ажлуудыг жоохон хоороогоо хадчихсан бол уртцаагаар багшлуулах юм одоо ирж хүчтэй мэднэ гэх нэ. За тэгээд мэдээж улаагаар бас эрүүл мэндийг илэрхийлдэг. Мэдээж эрүүл мэндэд харах хэрэгтэй гэдэг зарим мессеж мэдээлэлүүдийг тэхэнд орж ирдэг ч юм уу тийм мэднэхэн байж болно. За тэргээл сар таны 10 дугаар гэрт гарах нэ. Тэргээл сар 15-ны сар 10 дугаар гэдэг бол статус гэдэг байрсуур таны одоо статус өөрчлөлт гэдэг нь бол та жишээлбэл жирийн ажилтан байжсна дараа нь болж твшдэг ч юм уу тийм. Аль эсвэл зүгээр одоо ганц үе байжсна үнтэй суснараа та их нэг хөр болдог ч юм уу эсвэл ээж болдог ч юм уу нэгэн өөрчлөлтүүд илэрхийлдэг. За 10 дугаар гэр мэдээж хамгийн одоо карьерийн болгоом эдээцэг учраас таны хувьд бол ажил бизнес энэ бүхэнд бол өсөлт твшил энэ бүхэнд бас хүлээж болох нэ. За сүүлд төсөл нь бол бод гараг ухрах хөдөлгөөнөө одоо 8 сарын 11-ний өдөр ухрах хөдөлгөөнөө зогсоож байна. Энэ бүхэн бол саяны ухрах хөдөлгөөн 7 сарын сүүчээсээ эхлээд 8 сарын 11-ний хүртэл билжсэн энэ ухрах хөдөлгөөн таны дөрөвдүгээр гэрчлэлсэн байна. За дөрөвдүгээр гэрэлтүүд бол таны өөрийн чинь амьдарч байгаа өршин сууж байгаа газар орон ээж аав гэр орон таны нөлөөлөх хөрөгийг илэрхийлдэг. За тэгэхээр бод гарагтай холбоотой зарим нэгэн одоо бичиг мэдээж гэдэг юм уу мэдээлэл нөлөөлөх хөрөгийн талын мэдээллийн зарим нэгэн зүйлүүд одоо жоохон удаашрсан энэ байсан бол одоо 11-ээс эхлээд бод гараг урагшилж эхэлсэн цагаас хойш энэ бүхэл жоохон хашиж ирсэн удаашрж ирсэн зүйлүүд байна гэсэн. За тэгээ ерөнхий төлөв байдлуудаа бол энэ гаригуудын ерөнхий төлөв байдал танд яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг бол танилцуулах хэсгээс бас та ороод үзчихвэл илүү сайн ойлгоно гэж. За энэ хүрээд хүрийн орны төлөв байдлыг өндөрлөж байна. За дараагийн орд бол эхийн орд. За эхийн ордны тухай хэд бол сугар гараг таны 2 дугаар гэрт байгаа юм байна. За 2 дугаар гэр гэдэг бол таны өдөржин хөдөлмөрлөж олдог мөнгө. Түүнийг илэрхийлдэг. За тэгэхээр сугар гараг гэдэг бол багахан хэмжээний бас мөнгө санхүүгийн боломж гэдгийг илэрхийлдэг. Дээрээс нь сугар гараг бол мэдээж хайр дурлал, хобби, үр хүүхэдтэй холбоотой. Энэ асуудлуудыг илүү дэмждэг, тэтгэдэг ийм зүйлүүдийг илэрхийлдэг юм гараг. За тэгэхээр дээр дурдсан хайр дурлал болоод үр хүүхэд мөнгө санхүүтэй холбоотой, хобби дурлаж хийдэг тэр нэг хобби бизнес ажилтай холбоотой энэ асуудлууд бол 8 сарын эхний одоо хагас гэх юм уу 8 сарын туршид ерөнхийдөө өндөгдөж тавигдах нэ гэж. За мэдээж одоо хин нэгэнд нь хайр дурлалын одоо асуудал чухал байгаа бол энэ чинь одоо жишээлбэл дараа нэгэн байдлаар мөнгө төрөхтэй холбогддог ч юм уу те. Аль эсвэл үр хүүхдийн асуудал чухал тавьж байгаа бол энэ үед одоо түүний төлбөр мөнгө асуудлыг шийдэх чиглэл юм байна гэдэг тавьдах нэ. За тэгээд ном зэрэг 26 эхлээд бол таны 3 дугаар гэрлийн орчин сугар гараг. За 3 дугаар гэхээр бол за ерөнхийдөө аялал хүмүүстэй харилцаа. За энэ асуудал бас сугар гарагийн нөлөөгөөр энэ асуудлууд танд чухал болж байна гэсэн үг. За тэгээд дараа нь бол санчир гараг, далайван гараг хоёрын нэгдэл таны 11-р гэрт болох нэ. За 11-р гэхээр үзэл бодолтой найз нөхдөд өрөөлөл нийгмийн одоо сүлжээ тэнтэй холбоотой тэр бүх асуудлыг илэрхийлдэг. Та жишээлбэл одоо өрөөлөж байсан тэр нэгэн одоо харилцаа тийм хүмүүсийн хөрөлд ордог ч юм уу. Нэг юмрхүү. Тийм нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Аялал эсвэл тийм асуудал хөндөгдөх нэ. За дараагийнх нь бол уран гараг. Гэвч тийм одоо том өөрчлөлт өгсөн. Тийм бодож төлөвлөгөө тийм өөрчлөлтийг илэрхийлдэг энэ уран гараг таны 1-р гэрт орж ирж байгаа юм. За 1-р гэр гэхээр таныг илэрхийлнэ. За уран гараг бол урт удаан хугацаанд
Байрлал солиод дөнгөж саяхан таны эхний ордонд орж ирсэн. Энэ бол одоо өхөр ихэр хоёрын хоорондоо шатаашиг хөдөлгөөнд ордог. Гэхдээ энэ гараг бол бүхэлд нь 8 жилийн нэг ордод үздэг болохоор танд дуран гараг буюу одоо хөгжлийн илэрхийлэг гэдэг өөрчлөлт шинжилтүүдийг илэрхийлдэг энэ дэгрийн он гэж орчуулдаг. Дэгрийн он хэрэг юм билээ бол танд одоо 8 жил болчихсон. Хүчтэй нөлөөтэй байна л гэсэн үг. Энэ нэгдүгээр гэхээр мэдээж таны илэрхийлэн таны байр суурийг илэрхийлэн үзэлбодлыг илэрхийлэн гадаад өнгөтрхийг илэрхийлэн зарим бүхэнд бол нэгдлийн бодлого зөвлөлтөөр өөрчлөлт гарна л гэсэн. Ангараг гараг хүчтэй дайчин, тэмцэгч, зөвлөлтөөнч энэ ангараг гарыг таны 5 дугаар гэж тарчиж байгаа. За 5 дугаар гэдэг бол ерөнхийдөө хайлтгал хобби хөвгт илэрхийлдэг гэж хэлсэн. Энэ бас сургaalь тавбатай сургaalыг тавбар гэж удирддаг. За тэгэхээр энэ бол тайлбар дурдсан. Хавдвал хоббигийн асуудлууд бол энэ үед бас нэлээд таны төлөвлөлөөнд чухал барьцтай байна гэж. За тэгэхээр энэ бол дөнгөж саяхан таны дурлалаар гэж байж байгаа. Дурлалаар бол таны ажлууд хийдэг ажил шиг. За энэ байж байгаа одоо тавар л орж ирж байгаа юм байна. Магадгүй энэ бол одоо та ажиллаа гэдэг нь зөвхөн хобби. Дуртай дээр хийдэг ажиллаа өдөр тутам одоо жишээлбэл цалин олдог ажиллаа солиод шууд тэр хоббийнхаа ажиллаар мөнгө олдог болох тухай боддог юм хөө байж болох юм л та. За тэргээл сар 8 сарын 9-нд орох тэргээл сар бол таны студент орж ирж байгаа юм байна. Студент гэдэг бол холын аялал эсвэл гадаад сурах ерөнхийдөө таны сурах боловсрох эсвэл одоо багшлах тэрний багш байгаа бол тийм. Энэ үйл явдлыг илэрхийлэх тэгэхээр тэргээл сар 15-ны сар одоо таны студент орж ирж байгаа юм бол багшлах гадаад түвшинтэй холбоотой зарим нэгэн үйл явдлууд хөндөгднө л гэсэн үг. За Гүрий гараг бод гараг таны 2 дугаар гэж тохирох хөдөлгөөний одоо зогсооч. 7 сарын сүүчээс эхлээд 8 сарын 1-ний хооронд бод гараг хорох хөдөлгөөн байсан. За хорох хөдөлгөөн таны 2 дугаар гэрт хэлж байна гэдэг бол таны нэгэн асуудал төлж болоод бах トゥ хөрших хүмүүстэй харилцааг илэрхийлдэг. Тэгээд дээрээс нь аяллыг илэрхийлдэг. Тэрийг хэрэгсэл аяллыг бүхэлдээ илэрхийлдэг. Завчтай харилцаа шиг юм нэг зүйл. Бод гарагийн нөлөө зарим нэгэн аялал болоод хүмүүстэй харилцаа гэдэг нэг асуудал жоохон тодорхойгүй байдаг ч юм ба эсвэл асуудал жоохон маргаан тарч гэдэг юм. Жишээлбэл бол 8 сарын 1-ээс асуудал. Зэгцэртэй шинэ хамтдаа явчихнаа гэдэг ингэж ойлгож байна. За тэгээд ерөнхийдөө энэ эрхсүүдийн хөдөлгөөн таны дүргсдэр яриад байгаа маань тухайн эрхс гаргуудынхаа нөлөөг танд та бүхэн танилцуулах хэсгээс сонсчаарай гэж ингэж зөвлөж байгаа. За тэгээд дээрээс нь бол та зөвхөн одоо мэдхийн бишээ ихний ордыг сонсоод зогсохгүй. Таны одоо асцендент буюу мандах орчин юм байгаа тийг сонсч. Тэгээд дээрээс нь таны төрх үеийн одоо тэр натал чарт гэж яадаг шүү дээ. Тэрсэн үеийн тэр астрологийн зургууд дээр чинь сар хаа байна гэдгийг хаад тэр сар байгаа одоо тэр ортод бас сонсчул их чухал байдаг шүү. Сарны байгаа тэр бол бас таны эмоцийг сэтгэн бодох. Нөх одоо тэр та юу яаж сэтгэдэг, яаж боддог, юмыг аль үзгээс нь харж дүгнэх мэт гэсэн юм байдал чинь сарны орд таны аль гэрт байлж байгаа вэ гэдгээс маш их хангалттай байдаг учраас. За ингээд энэ хүрээд таны их ордны тодорхойг өндөрлөж байна. За дараагийнх бол мэлхий. За мэлхий ордны тухайд бол маш онцлогтой. Мэлхий ордны 1-р гэрт таны яг өөрийг чи илэрхийлдэг 1-р гэрт Венера буюу сувар гараг аз жаргал, мөнгө, хобби энэ бүхнийг илэрхийлдэг. Одоо дурлаж хийдэг ажил хобби тийм ээ. Бүтээлчүүл ажил энэ бүхнийг илэрхийлдэг. Сувар гараг орж иж байгаа юм байна. 1-р гэрт чи. За тэгэхээр та энэ бүхэнд өөрийгөө яаж илэрхийлэх бүтээлч байдлаа бүтээлч чадварчлан бүтээлч хүмүүс бол та өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдэг тэр асуудал маш хүчтэй хугацаар хүчтэй илэрхийлнэ л гэсэн. За мэдээж хайлтгал маш чухал байгаа. Уул яг энэ үед та одоо жишээлбэл хайлтгалыг өөртөө олон хүний өөртөө татах бусдыг хаалт дүд гарах одоо жишээлбэл аль эсвэл таны одоо гадаад өгч хүмүүс яхаа өөрийнхөө өөртөө аль эсвэл та өөрөө гид гадаад өгч ерөнхийдөө харагдах хоолой маш их өөрчлөлт хийх хүсэж байгаа юм хөө. За Сатурн буюу санчиргаа далаван гараг нэгдсэн энэ нэгдэл таны аврагч болж байна. Аврагч гэхээр бол мэдээж таны нийгмийн байр суурь одоо карьер гэж одоо таны хэлдэг ажил гэж ярих юм бол одоо тэр ажилд энэ бүхэд чи Сатурн гараг. Сатурн бол нэлээд Сатурн буюу санчир гэдэг гараг бол нэлээд хариуцлага сахилаад их журам хууль яс жамыг баримтах хэвчийг одоо илүү шаарддаг. Далаван гарагтай нэгдээд ирэхээр бол далаван гарагийн бас ойлгох туснаа далаван гараг бол одоо тийм романтик хэлцээ бүхний тийм маш тийм төсөөллөөр сэтгэх гэх юм. Төсөөлсөн. Ийм л байх болно гэж төсөөлсөн тэр байдлаар илүү өгчих гэдэг.
За дээрэс нь бас юм одоо нөхцөл болцолгүйгээр одоо хаана хайрлах бодлох иймэрхүү одоо асуудлыг бас болоо өөрийнхөө гарыг илэрхийлэх юм л да. За тэр хайрлалтай холбоотой. Ялангуяа хайрлалт тэгээд сэтгэл таны сугаар гарыг таны мэдгүй гэж байгаа болохоор энэ одоо тэр асуудал бол бас өвчтэй. Одоо болж орж ирэх байхаа гэж ингэж эсрэг хайрлалт гэж болоод үнэхээр харилцаа заавал хүүхдээ асуудал биш гэж тайлбарлаж байна. За иймэрхүү. За тэгээд мэдээж дээрээс сугаар гарыг ихэ Сатурн буюу сажир гарыг мэдээ бас хамгаалалтаас эхлэх бас болтой байх юм санагдмаар. За дээрээс нь дараагийнх нь уран буюу Тэнгэрийн ван гараг таны 12 дугаар орж ирж байна. За 12 дугаар нэгтгэж гэсэн ажил бизнес төсөв бид нар ажиллаж тэгээд төгсөл дуусгахыг илэрхийлэн тэгээд дээрээс нь та бусдаас жоохон тусгаар байдлаар өөрийнхөө дотоод руу хандах. За эсвэл боёны үйлдэл одоо өөрсдөө зориулах, бусдын сайн сайхны төлөө одоо санд өгөх. Энэ их асуудал 12 дугаар гэж хэлдэг юм л да. Тэгэхээр энэ гэрт чинь уран буюу Тэнгэрийн ван гараг орж иж байна гэх чинь гивэнтийн шашин сүлжээтэй холбоотой ч гэх юм те. Жишээ нь өөрийгөө одоо жишээ боёны байгууллагад одоо ажиллахаа гэх юм сэтгэл шалгуулдаг ч юм уу юм хөө уран гаргийн одоо гинтийн тийм бодож төлөвлөөгүй л одоо бас орж иж бодох юм байна л та. За тэгэхээр энэ бас нэг зүйлийг хэлэхэд та зөвхөн одоо мэрхийн төрсэн гэдгээл хараад зогсох биш. Мөн таны астрологийн одоо зураг дээр чинь сар хаана байна? Гэдгээс шалтгаалаад тэр сарны ордоогоос хараарай. Дээрээс нь асцендент буюу мандах ордоогоос хараарай. Аль алинээс сонсоод уран ордыг зэрэг сонсоод тэнд дундаасаа та дүгнэлт хийгээрэй гэж зөвлөх байна. За ангараг гараг ирч өвчтэй дайчин, тэмцэгч, сургалтуунч, дайч энэ гараг таны дүргээр гэж орж иж дүргээр гэдэг бол үйл хөдлөх хөрөнгө таны өөр ичнэ гэдэг гэр орон гэж чинь гэр орны хэлгээ. Тэгэхээр ангараг гарагийн нөлөөгөөр та үйл хөдлөх хөрөнгөөрийнхөө гэр орнтой холбоотой үйл хөдлөх хөрөнгөний бизнес эрхлэлгээр бүхэн дотор маш хүчтэй. Одоо дайчин хүчтэй одоо тийм энээр гэрч хүчний нөлөөгөөр асуудлууд энэ нөлөө өгчлөх боломжтой гэсэн. За тэгэхээр урд нь бол тань талбар гэж байгаа одоо дүргээр төлөө орж ирж байгаа юм байна шүү. За тэгэл сар таны 8 дугаар гэж орж ижээ. За 8 дугаар гэдэг бол таны хамтрагчийн эсвэл одоо хамтардаг бизнес эрхэлдэг бол одоо таны хамтрагчийн тэрний мөнгө төрөв аль эсвэл одоо эхнэр нөхөрийн одоо хамтын мөнгө хөрөнгөийг хэлдэг. За тэгэхээр тэр сарын нөлөөгөөр энэ асуудал нэлийн одоо хугацаар тавигдана гэдэг юм уу аль эсвэл тэр мөнгө одоо мөнгө төрөв тэр хамтын мөнгө бизнесийн мөнгө төрөв тэр асуудлыг нэлийн нэг харах хэрэгтэй болоо л гэсэн. За дээрээс нь төгсгөлт нь бол бод гарыг таны 2 дугаар гэж ухаан хөдөлгөөн одоо дуусаж байна. Ухаан хөдөлгөөн буюу одоо 27 сарын 20 бас эхлэв бай. Тэр ухаан хөдөлгөөн одоо 8 сарын 11 гээд дуусаж байгаа юм. За энэ ухаан хөдөлгөөний хөдөлгөөн магадгүй та 2 дугаар гэж дууссан учраас таны мөнгө төрөхтэй холбоотой асуудал жоохон тийм дааширсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү байсан бол одоо 11-ээс хойш ухаан хөдөлгөөнөөс цогцоод урагшилж эхэлснээс хойш одоо мөнгөний талаар хахад зарим нэг мэдээ хүмүүсээс одоо ирэх ч юм уу те. Нэг юмрхүү мөнгө одоо цаатаад байсан тэр мөнгө чинь орж ирнэ гэдэг ч юм уу юмрхүү зүгээр үсгнэ. За гэхдээ бол мөнгө төрөхтэй одоо хөнгө оруулалт гэсэн томоохон мөнгө томоохон хэмжээний мөнгө сохиотой холбоотой асуудлыг бол 11-ээс хойш болж игэл 8 сарын 20-оос хойш шийдэрэй гэж хэлж байгаа. Яг бол бод гаргийн ухаан хөдөлгөөн 11-нд дуусж байгаа ч гэсэн сүүдэр үе гэж бас нэлээ удаан хугацаанд үргэлжилдэг шүү гэдэг сануулчих зүйтэй баха. За ингээд энэ хүрээд бэлгийн ордны төлөв байдлыг хэлье. За дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн ордны тухайд бол сугар гарыг таны 12 дугаар гэж орж ирж байгаа юм байна. За 12 дугаар гэдэг бол мэдээж одоо таны ухамсар дотоод швэ сэтгэл санааны хувьд бол одоо тийм илүү байгаллаг хүн одоо өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олох, мөн чанарыг харах гэсэн ийм одоо зүйлийг илэрхийлдэг. За тэгэхээр 12 дугаар гэрт сугар гарыг орж иж байгаа гэдэг нь магадгүй та бүхэн одоо нэг газар урт удаан хугацаагаар бясалгаж суух гэдэг юм уу? За аль эсвэл 12 дугаар гэр бол бас бусдын сайн сайхны төлөө зориулах, бусдын тусын тулд үйлчлэх, буйны үйл ажиллагаа явуулах гэдэгтэй холбогддог бас үзэл бодол одоо шашны одоо тэр нөлөө гэх юм уу? Шашны итгэл үнэмшлүүдийг бас илэрхийлдэг. Тэгэхээр энэ бүхэнд бол зарим нэгэн одоо үйл явдлууд яг энэ дээр дурсан энэ бүх үйл явдлууд бол бас нэлээд хүндэтгэхнээ за тэгээ сугар гарагийн нөлөөг бол мэдээж та сугар гараг бол дуртаяа хийдэг таны хобби эзэг илэрхийлдэг болохоор зарим нэгэн өнөөдөр урт удаан хугацаанд бясалгах дотоод руу хандах төсөлтэй бол тэр үйл ажиллагааны нөлөөг хүчтэй төрнө бол гэсэн үг. За дээрээс 12 дугаар гэвэл жоохон тийм бусдаас тусгаарлагдсан байдлыг бусдаас ингээд дараа нийгмийн тийм өмнө шууганаас жоохон хол байхыг хүсдэг. Тийм болохоор энэ хүн бол
Магадгүй зарим нэг гоо одоо хамралцуулал явж жоохон чимээгүй байхыг хүсдэг ч юм уу. Эсвэл зарим сүмд очиж удаан хугацаагаар бясалгадаг ч гэдэг юм. Нэг юм хөвөл явдлыг бас илэрхийлнэ гэж. За тэгээд ийм үйл явдлууд болно гэдээ ойлгочих болох юм байна. За. Дээрээс нь 8 сарын 26-наас хойш бол энэ суурь хичнээн нийлгэр гэж таалж юм байна. За нэг дээр гэдэг нь таныг өөрөж илэрхийлж байгаа таны өрөөч чинь. Одоо энэ амьдралд ямар зорилготой ирсэн бэ гэдгийг илүү ойлгоод тэр бүхний төлөө одоо нэлээд бодохтойгоор тэмцэх гэх юм. Зорилготой хүрэхэд бол юу хийх ёстой бэ гэдгийг илүү ухаарах. За одоо би ингэж л ажиллах ёстой байна гэж зорилгоо өөрчлөх ч юм. Альсвал магадгүй зарим нэг нь бол гадаад өгдөрхөө өөрчлөлт. Хайр дурлалын одоо жишээлбэл ивэдэх суур гаргийн төлөө хайр дурлал дээрээс нь гоо сайхныг илэрхийлдэг. Та өгдөрхөө өөрчлөлт мэтэр гэдэг чинь бол одоо гоо сайхан тэрийг одоо илэрхийлж штэ. За энэ хэд бол өнөө байж болох нэ. За тэгээд дараагийнх нь бол сажир гараг 7 гараг хоёр бол таны 9 төрөгт орж ирж байгаа. 9 төрөг бол гадаа борон хувцсгалыг аялал. За дээрэс нь мэдээж шашин. Эсвэл та одоо багш гүрүү гэж хэлдэг шүү дээ. Оюун санааны удирдагч энэ гэж илэрхийлдэг. За энэ гарагийн нөлөөгөөр бол сажир гараг бол бас нэлээд өмнөж шудраг байх, хариуцлагатай байх. За ямар нэгэн зүйл одоо жишүүл зорьсон бол тэрэндээ үнэнчээд нэлээд цаг хүчээ зориулах юм илэрхийлдэг л дээ. За тэгээд нэвтүү юу одоо 70 гараг бол бас нэлээд тийм романтик нэлээд тийм одоо маш тийм захыг цаангүй далай гэж хэлж байгаа бол манай монголчууд далай гэдэг далайван гэж орчуулдаг шүү дээ. Тийм захыг цааргуу тийм өрхөн тийм боломж гэсэн санааг бас илэрхийлдэг л дээ. Тэгээд эсвэл тэр гэхээр бол дээрээс нь алсан аялал бас гадаадд сурах. Нэг иймэрхүү боломжуудыг олж хардаг ч юм уу эсвэл гэдэг тийм боломж тохиодог ч юм уу тийм байж болох нэ. За дараагийнх нь уран гараг. За уран буюу тэнгэрийн уран. За янга цахилгаан шиг юу гэдэг тийм өрчлөлтүүдийг илэрхийлдэг энэ гарагийн төлөө тэний 11 дугаар орж ирж байна гэдэг чинь нийгмийн сүлжээ. Дээрээс нь таны найз нөхдийн харилцаа холбоо. Энэ бүхэд чинь генетийн санамсаргуу тийм сайхан одоо орчлолтууд. За сайнч байх нь байх нь мэдэхгүй шүү дээ. Тэр нь бол одоо гараг хэрэгс танд ямар хөнөөлж чинь. Дээрээс нь энэ үед бол та нар зөвхөн арслангийн орд гэж хараад зогсчих биш. Танд цаг таны аль ортод байрлаж чинь таны төрх үед сар хаана байрлаж чинь гэдгээс чинь шалтгаалаад энэ бүхэн бас айгүй маш өөр болдог. Тэгэхээр сарны ордоо харна. Дээрээс нь мандалт ордоо бас хараарай. Ингээд өөрөөр хэлбэл нэг сарын 6-аар дээр зөвхөн ганцхан орд тараа зогсохгүй мандалт орд, сарны орд, нар буюу одоо энэ зодиакийн орд. Энэ гурван ордоо хараад дундаас нь өөртөө дүгнэлтээ хийгээд аль нь илүү таарч байгаа зөв чараа. За 11-р гэр гэдэг бол найз нөхдөд харилцаа гэж гисэн бас дээрээс нь мөрөөдөлтөд хүрэх таны нэг төсөл төлөвлөгөөр өгж бодож ирсэн тэр төсөл төлөвлөгөө байгаа шүү дээ. Мөрөөдөлтөд хийх гэж. Тэр энэ чинь бол одоо уран гараг буюу тэнгэрийн гарагийн нөлөөгөөр гинтийн одоо аян цахилгаан цагж байгаа юм шиг тийм сюрприз ус орж иж болно. Мөрөөдөлтөд хүрэх тэр шанс боломжуудыг гинт олж хардаг ч юм уу. Нэг иймэрхүү. За дараагийнх нь бол за дайнч гараг. За дайнч гэхээсээ илүү тэмцэгч, сөргөлтөөч, ирч хүчийг илэрхийлдэг ба. Энэ гараг таны 3 дугаар гэж таарч байгаа. За 2 дугаар гэдэг нь ах トゥ одоо тэр хөрш гэсэн хүмүүстэй холбогддог тэр харилцаануудыг илэрхийлдэг. За тэгээд ах トゥ тэйгээ хөрштэй боо нийгмийн танил одоо сайхан одоо хүрээлэлт хэлсэн тэр хүмүүстэй харилцаа гэдэг бол ангар гарагийнхаа нөлөөгөөр тийм хүчтэй тийм одоо хүчтэй ч явах байж байгаа нэрчтэй тийм харилцаанууд байна гэж боддог гэж. За тэгээд дараагийнх нь бол тэргэл сар таны тэргэл сарны дотоогч гарч иж байна. За тэргэл сарны нөлөөгөөр бол партнер буюу түвшин харилцаа, хайрлуулын харилцаа, гэр бүлийн харилцаа төвчнээ гэсэн. Тэргэл сарны нөлөөгөөр аль эсвэл зарим нэгэн одоо харилцаануудад одоо жишээ дуусгах хэрэгтэй байсан бол тэр харилцаа дуусдаг ч юм уу. Зарим нэг харилцаа партнерын харилцаа юм одоо тэр үе харилцаа гэдэг бол тэргэл сар бас төсөглөө хэрэг болохоор. За тийм харилцаа бол идэвхтэй тийм өөрчлөлт явна л гэсэн. За нэгдүгээр гэрт таны бод гараг таны нэгдүгээр гэрт хурсан юм байна. За нэгдүгээр бол таныг өөрийн жилгч таны зорилгыг илэрхийлж байгаа та зорилгоо гэж харах. Ихтэй шүү гэсэн тэр одоо үзэл бодлууд бол өнгөрсөн 7 сарын сүүлчээс бод гараг хурснаас эхлээд мэдээж танд орж ирсэн баг. Тэгэнгүүт одоо нэгдүгээр гэрт чинь 8 сарын 11-ний хүртэл таны нэгдүгээр гэрт байлна гэдэг бол та өөрийнхөө зорилго тийм үйл энэ амьдралд одоо хэн болж ирсэн хэн байх гэж байгаа юм.
тэр эргэж хараад шийд зарим нэгэн гаргасан алдаа гэдэг юм уу, зарим нэгэн зорьсон төлөвлөгөөнд жоохон өөрчлөлт оруулалт гэдэг юм уу, тэр бүхнийг гаргаж харсан байгаа бол энэ бүхэн одоо 8.11-ээс хойш бол хөдөлгөөн урагшилж байгаа болохоор тавьж бодлого тэмүүлэлтэд хүрч байгаа зарим нэгэн алхмууд хийсэн бол тэр бүхэн чөлөөтэй хэлнэ л гэсэн. За энэ хүрээд Арслангийн ордны 8 сарын төлөв бодлыг өндөрлөе. За дараагийнх нь охины орд. За охины ордны тухайтад болвол засвар гараг таны 11 дэх орж иж байна. 11 гэдэг чинь таны найз нөхөд нийгмийн хүрээлэл, сошиал хүрээлэл, тийм ээ, нийгмийн сүлжээнд таны идэвхтэй байдал, таны одоо үзэл бодол тэр хүмүүстэй тэр холбоо хэлдэг. Тэгээд Венера буюу сугар гараг 11 дэх орж иж байгаа гэдэг. За Венера гараг бол хайр дурлалыг илэрхийлнэ, романтик харилцааг илэрхийлнэ, бас хоббиг илэрхийлнэ, бас хүүхдийг илэрхийлнэ. За тэгэхээр энэ 11 дэх илүү тусч байгаа учраас 11 дэх үйл ажиллагаа идэвхжнэ л гэсэн үг. Тэгэхээр та тустай хийдэг ажил нийгмийн байр суурь одоо найз нөхдөд хүрээлэлд тэр үйл ажиллагаанд идэвхжнэ л гэсэн. За хобби хоёул хөгжүүлдэг ч юм уу, найз нөхдөдтэй хоёул хамтарч багаар ажилладаг ч юм уу, тиймэрхүү хүчтэй болох нэ. За Сатурн буюу санчир гараг 70 буюу Нептун гараг таны 8 дугаар орж байгаа. За 8 дугаар гэдэг бол бусдын мөнгө, хамтын мөнгө, эхнэр нөхрийн хамтын мөнгө гэж болно. Хамтрагчдын хамтарч бизнес хийдэг бол тэрний хамтын бизнес хийдэг тэр мөнгө зэрэг илэрхийлдэг. За тэгэхээр мэдээ Сатурн гарагийн нэг хариуц мөнгөөрөө хариуцлагатай хамтрах шаардах байх. За мэдээж 70 буюу Нептун буюу 70 гарагийн бол бас нэг том тийм их боломжийг амлсан тийм зүйлүүд бас ингэ гарч ирэх байх. Тэгэхээр нэг нь бол ингээд асар их том боломжийг олж харах айгуу тийм томор төсөөлөх энэ төр боломж гарч иж байгаа. Нөгөө талд нь сажир гараг жоох ингэ зарлаж өгнө шүү дээ. За дараагийнх нь бол 10 дугаар гэрт чинь таны 10 дугаар гэрт уран очиж байгаа. Уран буюу Тэнгэрийн гараг. За Тэнгэрийн гараг бол асар хүчтэй тийм. Үгүй асар хүчтэй ч гэж юу гэхэд одоо хаашаа гів гинтийн тийм өөрчлөлтүүдийг илэрхийлдэг. Гинтийн өөрчлөлт, гинтийн одоо тийм одоо нөхцөл байдлууд үүсэх маш их юм одоо тийм хувьсгалж өөрчлөлт гэж хэлдэг тийм хувьсгал. Тийм өөрчлөлтүүдийг илэрхийлдэг гараг байхгүй юу? Тэгэхээр энэ таны 10 дугаар гэрт орж иж байна гэдэг чинь 10 дугаар гэр бол карьерийг илэрхийлж байгаа. Таны нийгмийн одоо нийгэм дэслэх хамгийн одоо өндөр байр суурийг илэрхийлж байгаа. Тэгээд дээрэс нь таны статусыг илэрхийлж байгаа. За тэгэхээр магадгүй хин нэг нь бол одоо гів хинтийн одоо нөхцөл байдал болоод гівхийн тушаал дэвшдэг ч юм. Тэгэхээр энэ уран гараг бол сюрприз барьдаг учраас дандаа дэвшил гэж бас ойлгож болохгүй. Гів гинтхэн та ингээ байр суурь өөрчлөлт ажил цалин авч ажилладаг байсан бол шууд гинтхэн одоо хуваараа бизнес эрхлэгч гэдэг юм уу чөлөө дуран бүртгэж болно ч гэдэг юм. Энд чинь бол бас та карьер бизнес статус өөрчлөлтөж байгаа юм. За магадгүй хин нэг нь одоо бас нь болоод одоо тэтгэвртэй суулгаагүй тэтгэврийн хүн болно гэдэг чинь бас статус ч өөрчлөлт. Эсвэл зарим нэг хүн ганц бий байсан бол та гэрлэлээ гэхээр та их нэр юм нөхөр болоод бас статус өөрчлөлт. Эсвэл ээж юм уу болдог ч юм уу шинэ залуудыг болсон гэсэн үг тийм. Энэ бүхэн бод статус өөрчлөлт хийж байгаа. За тэгэхээр энэ бол уран гараг тэнд явж байгаа учраас аян цэглэх хаашаа гів гинтийн тийм өөрчлөлт. Статустай холбоотой өөрчлөлт гарч ирнэ гэж. За дараагийн бас нэг онцлог. Гараг бол ангараг гараг. За мэдээж маш хүчтэй дайчин. Одоо сөргөлдөөнч дайч эрч хүчийг биелүүлдэг, идэвхтэй байдаг илэрхийлдэг юм дайч. Ангараг гараг таны 2 дугаар гэрт орж ирж байгаа. За 2 дугаар гэр гэхээр таны үе чинь хөдөлмөрлөж олдог мөнгө. За энэ хөдөлмөрлөж олдог мөнгө санхүүгийн чинь тэр 2 дугаар гэрт эрч хүчтэй дайчин Марс гараг орж иж байгаа юм нөлөөгөөр та бол мөнгө санхүүгийн ажилтнууд одоо маш хүчтэй тийм зарим алхмуудыг хийхнэ гэж ойлгочих болно. За тэгээд бид бусад гарагийнхаа нөлөөгөөр хаана анхаарах хэрэгтэй, хаана боломжтой байх хэрэгтэй гэдгийгс. За энэ танилцуулгын ихэнд байгаа тэр гараг хэрэгсийн нөлөө гэдэг тэр нэг ерөнхий байдлаас бас нэлээд болоод харчаарай. Дээрээс нь бол бас энэ ганцхан охины ордон гэж өөрийнхөө нарны охин гэдэг чинь таны төрсөн тэр сарын чинь нөлөөгөөр зодиакийн ордон шүү дээ. Тэгэхээр та сар таны аль ордод байж вэ? Төрөх үед чинь. Дээрээс нь мандах орд буюу одоо тэр rising гэж хэлдэг асцендент ч гэж хэлдэг. Тэр орд чинь юу байсан бэ гэдгийг бас давхар харчаарай гэж чинь. Ерөнхийдөө сарын төрөл байдлыг бол өөрөөр мандах ордоор зодиакийн ордоор тэгээд дээрээс сарны ордоор 3 ордыг хараад дундаас нь төлөлт хийгээд яваарай гэж ингэж зөвлөд байгаа шүү. За 2 дугаар гэр бүл нэг юм их анхаарах гэрийн зүйлүүдийг хүчтэй эрчимтэй байх нь ерөнхийдөө охины ордын. Охины ордонд бас дээрээс нь энэ
Марс гарыг бол дөнгөж саяхны хүртэл таны 1-р гэрт байсан. 6-наас эхлээд бол жинлүүлүү шилжээд таны 20-р гэрт орчиж байгаа юм. За, дээрэс нь тэргэл сарн таны зургаар бэлэрж байгаа. Тэгэхээр зургаар гэр бол ерөөхдөө өдөр тутмын таны хийдэг ажлыг илэрхийлдэг ажил. Тэгэхээр ажлын одоо тэр ажил болоод эрүүл мэндийг тавьцдаг зургаар гэрт чинь тэргэл сар гарч ирнэ гэдэг. Зарим нэгэн ажлыг бол та энэ үед дуусгаж үрдүнг үзэх бах. За тэгээд дээрэс нь тэргэл сарны нөлөөгөөр та бүхэн одоо зарим нэгэн ажлын үр дүнд үзээд дараа нь одоо жишээлбэл дараагийнхаа төлөвлөгөөр гаргаад дээрэс нь бас хажууд нь ажил бизнес гэдэгтээ бас эрүүл мэндээс бас анхаараарай гэдэг тэр сануулгуудыг өгж байгаа бол одоо тэр тэргэл сарны нөлөөгөөр зарим нэгэн шинжилгээ зарим нэгэн зөв дадлч гэдэг юм уу эрүүл тэр энэ бас анхаарах хэрэгтэй байна гэж. За бууд гарыг таны бол удирдагч гараг охины орны удирдагч гараг бууд гараг бол таны 12 дугаар гэрт хорох хөдөлгөөний хийгээд балансрын сууч эхлээд одоо 8 сарын 11-нд хорох хөдөлгөөн дуусч байна. 8 сарын 11-ээс хойш бол урагшлаад эхэлнэ. За тэгээд сүүлд рүү нээж үлэмээд өгчлөлтэй. 12 дугаар гэр гэхээр бол таны одоо төтгшөөнө хандсан өөрийгөө хайсан. За тэгээд бас шашин хэлэмжлэлтэй холбоотой тэр асуудлууд бусдаас тусгаарлагдаж өөрийгөө олж бэлтгэх яг хийх альсаг одоо буйны бусдын төлөө гэсэн буйны үйл ажиллагаанд өөрийгөө зориулах гэсэн асуудлуудыг хөндтөлдөө. За тэгэхээр энэ бүхэнд бол та Меркури буюу бод гарагийн нөлөөгөөр урах хөдөлгөөн одоо зогсож байгаа бас. Тэгэхээр зарим нэгэн цаатч исэн үеүүд чинь дурчлаад эхэлнэ л гэсэн. За тэгээд энэ хүрээд та бүхний ялтан хийх удирдах байна. Та бүхэн одоо бичлэгийн эхэнд байгаа тэр гаргуудын ерөнхийдөө байдлуудыг бас нэлээд сайн анхаарч цаасаарай гэж ингэж зөвлөж байна. За жинлүүр ордон. Жинлүүр ордон хамтаа ухаатад урахай гэж. За Венус буюу сугар гараг бол таны 10 дугаар гэрт байгаа юм байна. За 8 сарын 26-ны хүртэл сугар гарыг таны 10 дугаар биш ээ. Тий 10 дугаар гэрт байна. За 10 дугаар гэр гэдэг бол карьер албан тушаалын хамгийн дээд зэцэг. За тэгээ зарим нэг нь бол саж сугар гарагийн нөлөөгөөр одоо албан тушаалын нэлээд одоо татаа байр суурийг одоо орох ч юм уу. За аль эсвэл бас нийгмийн статус өөрчлөгддөг юм уу. За тэгэхээр сугар гараг бол гоо сайхан хайртурлал, хүүхэд, хобби энтриг илэрхийлдэг болохоор за магадгүй зарим нь бол одоо энэ үед за хүүхдийг илэрхийлж байгаа тохиолдолд бол зарим нэг хүн ээж болдог ч юм уу. За ээж болно гэдэг үл статус өөрчлөгдөж гэсэн. За магадгүй зарим нэг нь хоббигаа дагаад өөрийнхөө хамгийн дуртай хийх ажлаа хийхээр шийдээд тэгээд өдөр тутмын одоо цалин авдаг тийм нэг удиртай гэх юм уу? Тэмч татаад дуртай байдаггүй тэр ажлаа сольдог ч юм уу. Тиймэрхүү юм бас болж болох магадлалтай гэж байна. За энэ 10 дугаар гэр. За сугар гараг бол бас бага хэмжээний мөнгөийг илэрхийлдэг. Тэгэхээр албан тушаал болон ажил төрөл хобби могоос бас бага хэмжээний мөнгө олох боломжтой гэсэн үг. За ингээд 8 сарын 26-нд бол сугар гараг байрлал солиод таны 11 дугаар гэрт орно гэж байна. За 11 дугаар гэр гэдэг бол тэгэхээр одоо нийгмийн харилцаа, онлайн ажил, за тэгээд зорилго нэгтэй найз нөхдийн холбоо энэ төр гэсэн зүйлүүдийг одоо хариуцдаг. Тэгэхээр 11 дугаар гэрт орсноор бол сугар гарагийн нөлөөгөөр одоо магадгүй хамгийн дуртай тэр нэг аялалч гэдэг юм уу, альсууд найз нөхдөдтэй хийсэн нэг тийм бүлэг зорилго нэгтэй тийм бүлэг хүмүүсийг нэнд ордог ч юм уу, тэндээс дуртай ажиллаа хийдэг ч юм уу, тийм ээ. Иймэрхүү боломж тохино гэдээ бас үзчихэж болно. За дараагийн гараг бол юу вэ гэхээр Санчир гарыг 72-ын гарагийн нэгдэл таны 7 дугаар гэрт болж байгаа юм байна. За 7 дугаар гэр гэдэг бол ажлын харилцаа, партнерын харилцаа, гэр бүл бүхэл төрлийн харилцаа. За бүх төрлийн харилцаа юм болохоор ганц үе хүмүүст бол бас нэг таатай тийм боломж олдно гэж зарим хүмүүс нь бичиж, зарим астрологчид бичиж байна. За магадгүй одоо энэ үед бол тийм санаанд гуугаар учирсан танилцсан тэр холбоо харилцаа бол бас таны бас одоо тийм сүнс гэх юм уу аюун сааны хувьд бол нэлээд тийм хайж ийсэн ч гэдэг юм уу. Урт удаан хугацаанд одоо тийм татаа харилцааг үүсгэх боломжтой тийм хүнтэй уулзч гэдэг юм уу. Тиймэрхүү юмыг бол зарим зургаачид хэлсэн байна. За тэгэхээр энд бол сажир гарагийн нөлөөгөөр бол мэдээж хариуцлагатай байх, урт удаан хугацаанд үнэнч байх энэ гэсэн нэг тиймэрхүү зүйлийг бас хөндөх байх. 7 дугаар гэр учраас тэр нь одоо жишээлбэл зарим хайр дурлал хайж байгаа хүмүүс бол хайр дурлалын харилцаанд партнерын буюу түшийн харилцаа хайж байгаа хүмүүсийн тухайд бол тэд нар одоо
алдсан биеиндээ итгэсэн нэлээд урт удаан хугацааны тийм хариуцлагатай партнер түвшин ялцсан байх магадaltaй гэж. За. Ганц хүмүүсийн хувьд бол тийм бай. За хэрвээ одоо гэрэлсэн тийм хүмүүсийн хувьд бол зарим талаар бүтээлч тийм хобби эдрийгээ дагсан тийм харилцаа амжилт бол мэдээж гэр бүлийн харилцаа доктортой байгаа учраас арай өөр одоо чи бүтээлч хобби бүтээлч үйл ажиллагаа эдрийг дагсан тийм нэгэн харилцаанууд бас идэвхтэй байр суурьтай байх юм бол сайхан айтай боломж гарч ирэх юм гэж байна. Магадгүй гэж байна. За тэгэхээр санчир гарагийн нөлөөг оруулж мэдээж бас асуудлыг болцоортой, ухаантай, ухаалаг зохицуулах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа. Хаа 70 гарагийн нөлөөгөөр одоо тийм романтик гэдэг юм уу маш тийм өөдсөн их олон учирсан харилцаа холбоонуудаас маш одоо тийм дэврүүн сэтгэлээр хандах хэрэгтэй магадлал байгаа юм л да. Тэнгүүд тэрний хажуугаар тэр дэврүүн одоо тэр цаадах олон нүдлийг харахгүйгээр тэр үйлдэл хийхээс чинь хэн сэтгэлэх вэ гэхээр санчир гарыг бол тэр үйлдэлт чинь жоохон хориг саад тавьж өгнө гэдэг чинь таныг илүү хариуцлагатай байхад шалтгаална гэсэн үг. За. Тэгээд дараагийнх нь гариг бол танай ордод нөлөөлөх дараагийн гариг бол уран гариг. Уран буюу Тэнгэрийн вар гариг. За энэ цэглэхааныг илэрхийлдэг гинтийн тийм сюрпризүүдийг гинт тийм боломжууд гарч ирнэ гэсэн. Тэр 9 дугаар гэрт хамаатай гэхээр энэ бол шууд одоо гадаад аялал, гадаад түнш, гадаадд сурах, боловсрох, мэрэгжил мэдлэгээ дээшлүүлэх, эсвэл өөрөө багшлах, бусдад зааж сурах, эсвэл оюунлаг одоо эрэлх байл, оюун санааны эрэлх хавь хийж байгаа бол одоо өөрийгөө олоход чинь туслах тэр гүрүү буюу багштай уулзах. Иймэрхүү боломжууд тохиолдно гэж үздэг л да. Иймэрхүү одоо асуудал салбаруудыг хариуцдаг л 9 дугаар гэр бол. Гэтэл тэнд нь уран гараг ороод ирнэ гэдэг бол тийм гинтийн санаандгүй одоо тийм боломж нөхцлүүд бий болох гэсэн үг. За тэгээ татаа болоод тагуугаар ямар нөлөөлөх вэ гэдгийг өөрийнхөө ажил болоод бизнес өөрийнхөө төрсөн өдрийн төгрөг гэдэг шиг астрологийн зураг төгрөгөө харж агаад бас шинжих ёстой юм. За тэгээ зураг төгрөгөө харахын тулд яах ёстой вэ гэхээр таны төрсөн ордод чинь төрсөн өдөрт чинь сар ямар гараг ямар ордод байрлаж юу тэрийг харна. Асцендент чинь ямар одоо зодиакийн ямар ордонд асцендент чинь таарч тэрийг харна. Тэгээд одоо тухайн энэ уран болоод Сатурн нэтер гаригууд таны хэд гэрт байрлаж ийн вэ гэдгээс шалтгаалаад энэ бүх прогноз гэдэг чинь тийм урьдчилсан төрөв байдуудыг бол харж болчихж байгаа юм. За ангараг буюу одоо дайч эрч хүчтэй дайчин сөргөлдөөнч дайчин энэ ангараг гараг таны 1-р гэрт байсан юм байна. 12 дугаар гэрээс одоо 1-р гэрлөв чинь шилжиж байгаа юм байна шүү. За урд нь бол охины ордондээс одоо чинь төрлөв шилжиж штэ. За тэгэхээр 1-р гэр гэдэг нь таны гэдэг хэлдэг өөрөө чинь зорилгыг тэмүүлэлийг энэ насанд материалын байдлаараа тааж шийдэл өөрийгөө ямар зорилго тавьж байгаа юм, ямар төвшөнд хүрэх гэж тэмүүлж байгаа юм. Та нийгэмд өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа гэдэг чинь 1-р гэр хариуцдаг. Тэгэхээр энэ бүхэнд ангараг гарагийн нөлөөгөөр нэлээд хүчтэй эрчтэй дайчин байх юм боломжууд их байна. За тэргэл сар 15-ны сар бол таны 5 дугаар гэрт орж иж байна. За 5 дугаар гэр мэдээж хайр дурлал өргөхөд хоббиг илэрхийлдэг. 15-ны сарын нөлөөгөөр бол энэ бүх үйл явдлууд одоо дуусгах ёстой ажлыг дуусгах, цэгцлэх ёстой юмыг цэгцлэх, цэгцлэх зүйлийг цэгцлэх. Тэгээд эндээс цаашаа дараагийн төлөвлөгөөнд аваад явна гэсэн. За Меркурийн буюу бод гариг бол таны 11-р гэрт орсон юм байна. 11-р гэр гэдэг бол онлайн. Тэрээс найз нөхдийн харилцаа албаа бүхнийг илэрхийлдэг. Тэгэхээр 11-р гэрт чинь бол бод гариг 18 сарын 11-ээс эхлээд урагшлах хөдөлгөөний өргөжлүүлээд эхэлнэ. За энэ хүртэл 11-р гэртэй холбоотой найз нөхдийн харилцаа шиг тийм нэг мэдүүлжээ. Үзэл бодлоготой хүмүүсийн одоо хооронд ярьж хэлсэн тэр зүйлүүд зарим нэгэн байдлаар бодлогийн нөлөөгөөр жоохон сааттай баашилтай байсан бол уучлаарай. Одоо өгчлөд эхэлнэ гэсэн үг. За ингээд энэ хүрээд жинлүүрийн ордын төлөв байдлыг төгсгий. Дараагийнх нь бол хилэнцэн орд. За хилэнцэн ордны тухайд бол за суур гарыг таны 9-р гэрт байлгах нэ. За 9-р гэр гэдэг бол оюун санааны бас нэлээд барилга агуулгыг шишин шүтлэх, сурах боловсрох гүрүү буюу шашны одоо удирдагч ихэд өмчлөлийн зарж байгаа ихэд юм зүйлийг илэрхийлдэг. За тэгэхээр 9-р гэрт бол энэ бол шишин шүтлэлтэй холбоотой философи сэтгэлгээтэй холбоотой иймэрхүү үйл явдлуудыг илэрхийлдэг. Тэр гэрт чинь суур гарыг орж ирж байна гэхээр
цуврал гарагийн нөлөөгөөр бол одоо та дуртай ажлаадаа дуртай одоо жишээлбэл зүйлээ хийх тэрнээсээ та хөгжих, өөрийгөө боловсруулах тийм боломж олдно л гэсэн. Ерөнхийдөө оюун санааны тэр салбарт өөрийгөө хөгжүүлэх, бясалгал хийх, йог хийх гэдэг юм уу? Тиймэрхүү салбар хамтрах бол 9-р гэртийн ажил бишээ сургуулийн нөлөөг бол тэр салбарт одоо стаффа боломж олох юм эсвэл тэр салбараас арай жоох бага хэмжээний ч гэсэн мөнгө олох боломж олддог юм байна тийм ээ. Иймэрхүү юм байж болно гэж. За тэгэл үг хэлэх. Өөрийгөө одоо илэрхийлж одоо олонний өмнө гарах. Лекц, сургалт явуулах ч гэдэг юм уу. Иймэрхүү боломж өгдөг. Илэрхийлэл бас боломжтой гэж үзэж болох юм байна. Яагаад гэвэл энэ чинь 9-р гэр тэр дээрээс нь цугаар гаргуул чиний одоо гоо сайхан хийгээд таны дуртай хийдэг ажлыг чинь илэрхийлдэг учраас. За дараагийнх нь санчир гараг далаа бантай нэгдэж байгаа энэ нэгдэл таны зургаар гэрт болох юм байна. За зургаар гэвэл өдөр тутам хийдэг ажил. Таны одоо байнга л хийдэг тэр ажлыг чинь гэртээ хийдэг ажил гэж албан одоо ажил дээр чинь дандаа үргэлжлэн хийж яадаг тэр ажил гэж хариуцж илэрхийлж байгаа. За тэгэхээр санчир гарагийн нөлөөгөөр бол бидээс ахлагаат хариуцлага журам дэг журам жоохон тийм одоо хууль эрх зүй гэдэг юм уу? Ус ахиулах байгууллагатай холбогддог юм л да санчир гараг. Тэгэхээр тэртэй холбоотой гэхээр одоо магадгүй хариуцлага шаардсан ч үгүй юм ажил дээр чинь их дэндүү их хариуцлага шаардсан байдаг ч юм уу. Тиймэрхүү ажлыг бид нар одоо бас чухал. Нэгдүгээр зэргийн анхаарах асуудал болж ч магадгүй гэж. За дараагийнх нь бол таны 8 дугаар гэрт чинь ураан гараг орж иж байгаа юм байна. За ураан гараг гэдэг бол гинтийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Гинтийн тийм бүр маш одоо тийм төлөвлөгөө гэв гинт зарим нэгэн зүйл юм. Тэгэхээр энэ 8 дугаар гэр таны 8 дугаар гэрт байгаа болохоор жишээлбэл чинь яах вэ гэхээр хамтын орлого. Хамтран амьдрах чиг чинь альсвал эхнэр нөхрийн чинь альсвал одоо бизнесийн түвшин чинь одоо хамтарсан тийм хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд ураан гарагийн нөлөөгөөр гинтийн өөрчлөлт болмаа гэж. Ураан гараг чинь дандаа тийм аян цахилгаан. Урааны чинь монголчууд бол тэнгэрийн явна гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэнгэрт аян цахилгаан захилж байгаа юм шиг гів гинтхэн тиймэрхүү өөрчлөлт гардаг гэж. За тэгэхээр сайн байх юм уу, муу байх юм уу гэдгийг бол тухайн хүний өөрийнхөө нөхцөл байдлаас шалтгаална. Мэдээж бол одоо тийм аян цахилгаан шиг гів гинтийн өөрчлөлт донд бол маш сайн ч захиалдаг замдаа гинтийн тэр хамтын өмч хөрөнгө төр мөнгө төрөхгүй чинь гинтийн одоо бас сургалт орж ирдэг ч юм уу тий. Ялтгалт гэдэг чинь тиймэрхүү юм байж болно. Ямар байх вэ гэдэг нь таны өөрөө читэрсэн өдрийн тэр зураг зурхай дээр чинь астрологийн зураг дээр чинь энэ 8 дугаар гэрт ямар орд байрлуулсан байна. Тэр орд гişүү биш. Гараг гэрхсүүд байрлуулсан байна. Тэр гараг гэрхсүүд бусад гарагтай ямар байрлалтай байна вэ гэдгээс шалтгаалж байгаа. Жишээ нь квадрат гэдэг байрлах юм бол маш сөрөг тийм аюул хүчтэй тийм энерги урсгалыг илэрхийлдэг. Харин sextile буюу одоо 20 градусын байрлал байх юм бол тэр нь маш тийм татаа хүчтэй үүсгдэг ч гэх юм ингээд явчихдаг л. За тэгээд дараагийнх нь ангараг гараг. За дайнч маш их хүчтэй өрсөлдөөнч тэмцэгч ангараг гараг таны 12 дугаар гэрт орж ирэх. 12 дугаар гэдэг нь ерөнхийдөө power олноос жоохон тусгаарлагдсан өөрийгөө олох, өөрийгөө ирж хайх шашин болоод одоо тийм бясалгал энэ гэсэн тийм хүү зүйл арай илүү анхаарах, өөрийгөө дотоод руу илүү хандах. Аль эсвэл та жоохон тийм нийгмийн төлөө, бусдын төлөө, буйны төлөө гэсэн тийм үйл ажиллагаанд бас нэлээд өөрийгөө зориулах хэлэх юм л та. 12 дугаар гэрт төгөл та. Тэгэхээр 12 дугаар гэрт чинь ангараг гараг орж иж байгаа нүдөө тэр талын үйл ажиллагаанд бол нэлээд эрч хүч, энерги, урам зориг, тэмүүлэл бас нэлээд их болно л гэсэн. За тэрнээс харуул таны 4-р гэрт очих. 4-р гэрт гэдэг бол одоо таны өөрийн амьдарч байгаа орон байр, үйл хөдлөх орон ээж аав чинь гэр байр гэж хэлдэг. За тэгэхээр 4-р гэрт хэрэгсаа гарч иж тэр цагийн нэг зарим нэгэн 4-р гэрт холбоотой үйл хөдлөх орон гэр оронтой ч холбоотой тэр асуудлуудад одоо 15 сар гээд гарч ирэх гэдэг чинь зарим нэг ажлыг дуусгах, үр дүнгээ үүсгэх. Одоо шинжилээд эхэлчихсэн байсан бол жишээ нь засвар хийгээд эхэлчихсэн байх юм бол тэрийг дуусгах чинь. Тийм их асуудал эхэлдэг. За төсвөлт нь бол Меркури буюу гараг хох хөдлөө таны 10 дугаар гэрт болсон юм байна. За 10 дугаар гэдэг бол албан тушаалын дээд хэсэг. За тэгэхээр энэ дээр бол таны статус нийгэмд эзэлж байгаа байр суурийг илэрхийлдэг. За бодгорыг ухарч ирсэн учраас энэ одоо ажил төлөв бизнес албан тушаал нийгмийн байр суурьтай холбоотой зарим нэгэн асуудал жоохон удаашрсан юм уу? Эсвэл зарим нэг жоохон саадч гişэл цагтл харилцаа зарим нэг юм удаашрж ирсэн бол 8 сарын 11-ээс эхлээд бодгорыг ухшилж эхлэх үед зарим нэгэн саадсан тэр бүх үйл ажиллагаа чинь жоохон ухшлаад эхэлнэ л гэсэн. За хэлцээ ордны тоотод бол ерөнхийдөө юм байна. Энэ хүрээд хэлцээ ордны ерөнхийдөө байдлыг өндөрлөе. Та бүхэн тухайн гараг эрхсүүд тэнд ямар нөлөөтэй байж болох вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй нь бол танилцуулах хэсгээс үзчихвэл та илүү ойлгомжтой шүү. Тэгээд дээрэс нь та сарны болон мандалт орд өөрийнхөө одоо уран ордыг ирнэ тухай болгон дээр мандалт орд сарны орд
Тэгээд энэ нарны буюу одоо энэ өөрийнхөө одоо хэлцэж байгаа шүү дээ. Энэ чинь зожик 12 орд дандаа таны нарны байрлал одоо 8 сар гэхээр л одоо жишээлбэл нар хаар барилж байгаа гэдэг чинь одоо нэлж байгаа шүү дээ. За тэргээр нь явуучвал зүгээр шүү. За номын орд. За номын ордны тухайтад бол за 8 сард таны 8 дугаар гэрт суур гарыг орж иж байгаа юм. За 8 дугаар гэр гэдэг бол одоо түншийн болон хамтрагчийн чинь мөнгийг илэрхийлдэг. Хамтын мөнгө таны өөрийн чинь одоо хөдөлмөрлөж яг цалин энтер гэсэн тиймэрхүү орлого биш, хамтын мөнгө. Өмч өргөдний чинь одоо одоос олдог санхүү юм. Тэр мөнгийг илэрхийлдэг. За энэ тэр салбарт чинь сугар гарыг орж ирж байна гэдэг. Сугар гарыг бол батлын хэмжээний мөнгийг илэрхийлэхээс гадна бас романтик харилцаа, хайлтгал, хобби энтрийг илэрхийлдэг. Тэгэхээр тэр салбарын асуудлуудад бол хөндөгдөхнэ гэж. Дээрээс нь 8 дугаар гэр бас нэлээд тийм нууц харилцаа, дээрээс нь нууц сэтгэл зүйн одоо тийм нууц талыг эрэлхийлэх тэр хандлагыг бас 8 дугаар гэр хариуцаад байдаг. Тэгэхээр магадгүй та бүхэн одоо тийм тантрын йогч гэдэг юм уу одоо бяцлал гэсэн оккульт буюу одоо эзотерик мэдлэг энтрийг тийм сонирхох тиймэрхүү хандлага одоо байгаа бол тэр зөвхт одоо бас нэлээд анхаарлаа хандуулж эхэлнэ л гэж ингэж ойлгож байна. Тэр нь одоо чиний хобби болдог ч юм уу. Хобби маягаар тэрийг хөгжүүлэх 5 дугаар одоо шиг суугаар гараг бол одоо тэр хоббиг дуртай хийдэг ажил энтрийг чинь илэрхийлдэг болохоор тийм байж болно. За тэгээд мэдээж партнер болон одоо гэр бүлийн бусад гишүүдийн чи хамтын өмч хөргөтэй холбоотой учраас тийм тэр мөнгө төргийг бас илэрхийлнэ гэж байна. За тэгээд дээрэс нь энд бол бас 8 дугаар гэр бас ас холын аялал энэ төр адлын явдлын зэрэг илэрхийлдэг болохоор юу суурагийн нөлөөгөөр бол бас тэр зарим нэг тийм үйлүүд бас хөндөгдөж бодгоо гэж ингэж хэлж байна. За дээрэс нь дараагийнх нь санчир гарыг далайван гараг хоёрыг нэгдэл таны 5 дугаар гэрт болсон. За 5 дугаар гэр гэхээр бол мөн одоо романтик харилцаа, хайр дурлал, хүүхэд гэсэн тэр одоо сэлвийг хөнддөг. Тэгэхээр 5 дугаар гэрт чинь сугар гарыг биш ээ. Санчир гарыг далайван гараг хоёр орж ирж байгаа гэдэг чинь далайван бол ерөнхийдөө одоо тийм төсөөлсөн маш их тийм одоо их тийм юу болцол төгсөлгүйгээр хайрлах энэ төр гэсэн ус утгыг далайван гарыг илэрхийлээд байдаг. Тэгэхээр хайр дурлалын тухайд бол одоо тийм ямар нэгэн нөхцөл болцол тавихгүйгээр хайр дурлалыг илэрхийлдэг болохоор 5 дугаар гэж хайр дурлалтай холбоотой тийм юм хөндөгдөж болох юм. За магадгүй энэ тэгээд дээрэс нь Сатурн гарагийн нөлөөгөөр Сатурн буюу санчир гараг чинь бол одоо хязгаарлал ингээл хориг саад тавиал ингээл эхэлдэг тийм дэг журмын шаардлагатай гараг болохоор энэ хоёр гарагийн эсрэг тасрыг нөлөөллөөр бол бас хит их тийм тэмүүлсэн зүйл байдаг. Тэмүүлсэн одоо тийм догтлол тэмүүлэл байдаг. Гэхэд түүнийг бас дахиад хорч жоохон барьж өгөх тэр стек гэсэн санааг санчир гарагийн нөлөөгөөр бас тийм зүйл тохиож магадгүй л гэсэн байна. За дараа нь уран гараг. Уран буюу тэнгэрийн гараг аяар цахилгаан гинтийн өөрчлөлт маш тийм эрхчлөө хэлхийн цагаарыг бүр ингээд алга болгосон. Тийм өөрчлөлтийг илэрхийлдэг уран гараг таны 7 дугаар гэрт орчиж байна. За 7 дугаар гэр гэхээр бүх төрлийн харилцаа, хайр дурлал, гэр бүл, түншийн ажил төрлийн нийгмийн одоо бүх харилцаануудыг илэрхийлдэг. Учраас энэ уран гарагийн нөлөөгөөр энэ бүх төрлийн харилцаанд гинтийн ямар нэгэн өөрчлөлт орж ирж анги цахилгаан гэдэг чинь бол одоо гинтхэн гялсигээр одоо болоод өнгөрдөгтэй адилхан л тийм өөрчлөлтүүд орно гэсэн. Тэгэхээр тэр сайн муу ямар вэ гэдгийг бол та өөрийнхөө натал чарт буюу одоо тэр төрсөн өдрийн чинь тэр астрологийн зураг дээр тэр одоо 7 дугаар гэрт чинь ямар бол байна, ямар гараг байна, тэрнтэй чи одоо нөгөө бусад уран гараг буюу энэ тэнгэрийн гараг ямар одоо градусаар ямар одоо аспект гэж ярьдаг юм да. Тэр чинь ямар байрлал орж ийгээс шалтгаалаад сайн муу янз янзын таатай болоод таагүй сөрөг болоод эерэг нөлөөллүүдийг гинтийн тийм өөрчлөлтүүдийг авчирч магадгүй гэж. Тэгээд тэр нь дандаа таны 7 дугаар гэрт байгаа бүх төрлийн харилцаанд хамаарч
амжилттай гэсэн. За тэгэхээр өөр энэ хажуугаар хэлэхэд бол та сарны болон мандалт ордуудаа бас давхар хараад явах. Ерөнхийдөө энэ сар бүрийн цухай юм уу жилийн цухай дээр бол дандаа сарныхыг, нарныхыг мандалт гэдгийг ахад явчихсан. Сар бол мэдээж сар таны хаана барилж байна? Түр гэрт чинь барилж байна гэдгээс шалтгаалаад энэ бол маш таны эмоц, сэтгэл санааны байдалтай чинь маш илүү тэр бүхэл байдлыг чи илэрхийлээд явчихдаг. За. Уран 7 гэдэг ч гэсэн за тэгээд ангараг гариг бол таны 11-ийн гэрт байлж байгаа. 11-р гэдэг бол нийгмийн харилцаа, найз нөхдийн харилцаа, аялал, ер нь л олон нийт тийшүүлжээ, онлайн ажил төрөл харилцаа холбоог илэрхийлдэг. За энэ ангараг гариг орж иж яах гэдгээс ч хүч гинтийн одоо тийм за гинтийн ч байх өөрөөхдөө тийм магадгүй зарим үйлдэл сөргөлтөө тэр чинь дайнч гараг шүү дээ. Дайнч нэлээд тийм өрсөлдөгч тэмцэгч гараг. За тийм үйлдэлээр одоо бид харилцаанд 11 гэрт одоо татаа болоо таагаа ямар нэгэн орчлууд байгаа вэ гэдгийг бас зэрэг үзчих ёстой маа. За шинэ сар таны 3 дугаар гэрт гарч байгаа юм байна. 3 дугаар гэр гэдэг бол таны одоо ах トゥ болоод хөрш одоо нийгмээрээ талцдаг харилцаа гэж илэрхийлдэг. 15-наас сар гэж байгаа гэдэг бол тийм зарим нэгэн хуучилсан одоо юу гэсэн зарим нэгэн харилцаа холбоо зарим нэгэн зүйлийг бас туслаа. Дээрээс нь аялал, транспорт энэ бүхнийг илэрхийлдэг. За тэр салбарт бол зарим төгсгчтэй зүйлийг өсөж аюултангаар үзэх хэрэгтэй. Зүйлийг бол ингээд үзэхнэ гэж ойлгож байна. За. Бод гариг таны 9 дугаар гэрт ухарсан юм байна. 7 сарын одоо 20-оос хойш бодорог хөдлөө хийгээд. За 20-оос хойш 7 сарын 20-оос хойш одоо 8 сарын 11 гэхэд бол тусч байгаа юм л та. За 8 сарын 11 гэхэд ухрах хөдөлгөөнд тусч байгаа таны 9 дугаар гэрийн тэр үйл явдлыг үндсэн бол энэ нь магадгүй гадаад харилцаа, гадаад хүмүүстэй холбоотой түншлэлийн харилцаа, эсвэл гадаадд сурахтай холбоотой асуудал энэийг хөнддөг. За тэгэхээр бодгогийн нөлөөгөөр тэр салбарт чинь жоохон одоо удаашрал саатлах гэсэн бол 11-ээс эхлээд ихэвчлэн байдал хэвэн байдлаар явна гэдэг ойлгочихлоо нэ. За энэ хүрээд номын ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийнх нь бол материйн орд. За материйн ордны тухайд за сугар гариг бол таны 7 дугаар гэрт орж ирж байна. За 7 дугаар гэр сугар гариг 8 сарын 26-ны хүртэл 7 дугаар гэрт орж ирж байна. Байжгаад 8 сарын 26-наас 8 дугаар гэрт орох юм байна. За 7 дугаар гэр бол бүх төрлийн харилцаа, хайр дурлал, гэр бүл, нийгмийн, түншийн гэсэн бүх харилцаануудыг илэрхийлдэг. За энэ салбарт бол сугар гариг орж иж байгаа гэдэг бол хайр дурлал гэх харилцаад бол таатай нөлөөлнө гэсэн. Сугар гариг хайр дурлалаас гадна бас бага хэмжээний мөнгөийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ салбарт бол бас таатай тийм эерэг хандлагаар явуулнаа л гэсэн. За 26-наас хойш бол таны 8 дугаар гэрт орчих нь сугар гариг. За энэ бол 8 дугаар гэр бол хамтын мөнгө мөнгө санхүү. Гэхдээ энэ нь таны өөрийн шууд хөдөлмөрлөж олдог хамтын мөнгө. Магадгүй энэ зарим нь одоо шивэл зарим оюутан сурагч энэ хүмүүсийн хувьд тэтгэлэгч гэдэг юм уу те. Энэ зүйлийг тэр илэрхийлээд байдаг. За тэгээд дээрэс нь нууц сэтгэл зүйн хувьд бол одоо жоохон тийм нууц одоо алт тийм мэдлэгийг сонирхох тэрийг одоо илүү үнцгийг судлах хүсэлээр мэдсэл төрөгч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд бас илэрхийлээд байдаг шүү. За санчир гараг 70 гарагтай нэгдсэн санчир гараг таны 4-р гэрт орж ирж байна. 4-р гэр бол таны өмч хөрөнгө ээж аав чинь гэр орон. За санчир гарагийн нөлөөгөөр бол зарим нэгэн одоо төрөм журам рекламат их ёстой зүйлийг хариуцлага эдрийг дэвшүүлэх юм бол бас зарим нэгэн гэж харах зүйлүүдийг одоо тэр засах сайжруулах гэдэг юм уу? Зөвхөн гэртээ үйл хөдлөхөд холбоотой тэр зүйлүүд хадгалах. За уран гэдгийн өөрчлөлт аян цахилгаан биз. Геогенетийн тийм өөрчлөлтийг илэрхийлдэг уран гараг таны 4-р гэрт орж ирж байгаа юм байна. За 6-р гэр гэхээр өдөртөд бэлтгэдэг таны байнгын үйлддэг тэр ажилтг дээрээс нь эрүүл мэнд. За энэ асуудлыг бол 4-р гэр хариуцдаг. Тэгэхээр ажил болоод эрүүл мэнд гэр
одоо байнгын ажиллахаа тэр ажилд чинь бол ураан гараг орж иж байгаа учраас гів гидсэн бас зарим нэг санаандгүй өөрчлөлт гарч ирж магадгүй гэж байна. За тэгээ сайн болоод сар ямар төрлийн өөрчлөлт вэ гэдгийг бол өөрийнхөө төрсэн зурхаан зураг дээрх гараг ирсэн ураан гарагтай хэрхэн байв ямар хөө барилт байна гэдгийг харж харж иж та илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг олж авч болох юм а гэж. За. Ангараг гараг. За дайнч өрсөлдөөж тэмцэгч энерги эрч хүчийг илэрхийлдэг ангараг гараг таны 10 дугаар гэрт орж иж байна. 11-р гэрт явж байгаад одоо 10-р гэлээ орж ирж байгаа юм байна. 10-р гэр гэдэг бол таны одоогийн нийгмийн нэгдэж байгаа байр суурь хамгийн өндөр дээд цэг нь. Тэгэхээр энд бол ангараг гарагийн нөлөөгөөр за магадгүй зарим нэгэн хүнд нь бол одоо маш тийм албан тушаал байр суурийн төлөөх өрсөлдөө тэмцэлтэй болдог ч юм уу. Аль эсвэл та тэр талбарт илүү одоо ирч хүч чинь нэмэгдэл илүү хийх илүү одоо зарим нэгэн одоо төсөөл хөтөлбөр юу гэдгийг зарим нэгэн зүйл өөрийгөө харуулах ийм боломжууд нэмэгдээд тэр залбарт таны ирч хүч нэлээд өргөлж ундарсан байдалтайгаар 8 сар эхлэнэ гэж ойлгож байна. За шинэ сар биш ээ. Тэргэл сар шүү. Тэргэл сар 15-ны сар бол таны 2 дугаар гэрт гарч байна. За 2 дугаар гэрт гарна гэдэг бол таны өөрийн чинь хөдөлмөрлөж олдог мөнгө санхүү гэж асуудыг хөндөж байна гэсэн. За 2 дугаар гэрийн мөнгө санхүү гэдэг бол таны өөрийн чинь цалин орлого яг өөрийн чинь олдог орлого. Тэргэл сарын өнөөдөр зарим нэгэн одоо мөнгө санхүүгийн асуудалд анализ шинжилгээ хийгээд дуусгах зарим нэгэн төслийг дуусгах үйл төлбөрийг багтуулах ч гэдэг юм уу. Тэгээд дахиж санхүүгийн асуудыг шинээр эргэж харахад төлөх. За тэгээд санхүү байлуу сайжруулах талын зарим нэгэн боломжуудыг олж харах гэсэн юм гэж болох юм. За төгсгөлт нь таны 8 дугаар гэрт бод гараг гарсан юм байна. 8 дугаар гэр гэдэг бол түрүү хэлсэн тэтгэлэг бусдын мөнгө хамтрагчийн мөнгө түший чинь одоо хамтын гэр бүлийн бол хамтын дундын мөнгө хөв гэсэн үг. За тэрнтэй ч холбоотой одоо бод гарагийн нөлөөгөөр зарим нэг мөнгө санхүүгийн тухай мэдээ загтал юм хүм одоо бод гарагийн нөлөөгөөр 7 сарын сүүчээс эхлээд саатчихсан байсан. Магадгүй одоо тэтгэлэг авна гэжсэн чинь хизээ яаж ирэх нь тодорхой болсон. Одоо мэдээлэл саатсан. Тэр байсан бол одоо 8 сарын 11-нд бод гараг ухрах хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж эхэлнэ. Тэгэхээр 11-ээс хойш бол ерөнхийдөө энэ асуудлууд удаан боловч шийдэгдэж эхэлнэ гэдэг нь ойлгочих болох юм. За тэгээд энэ хүрээд материалын ордны ерөнхий төлөв байдлыг ундрахыг за ингээд та бүхэн бол энэ гараг ирхсүүдийн нөлөөг бол энэ подкастын өмнөд оруулсан тэр гараг ирхсүүдийн одоогийн ямар хуу байдалд байгаа ямар нь одоо тийм таатай байдалд байгаа ямар гарагтайгаа жоохон тааруу байдалд байгаа энэ төр гэдгийг сонсчоод тэгээд өөрийнхөө сонсвол илүү та боломжтой болно. Тэгээд дээрэс нь өөрийнхөө натал чарт гэж ярьдаг шүү дээ. Астрологийн тэр нөгөө юм хавтгай дээр дурсан байгаа. Тэр чартаас таны одоо тухайн гаригууд чинь хэдэн гэрт чинь ямар байдалтай байна вэ гэдгээс шалтгаалаад та өөрийнхөө тухайн сарын болон жилийн зурхаануудыг төлөв байдлыг илүү уншиж ойлгодог тийм боломжтой болох юм аа гэж. За энэ хүрээд төлөв байдлыг өндөрлөё. За хумхын орд. За энэ бол сугар гараг таны 6 дугаар гэрт орж ирж байна. Хумхын ордны 6 дугаар гэрт сугар гараг барилж чинь. За сугар гараг хайр дурлал, гоо сайхан, хобби, хүүхдийн асуудлыг илүү одоо хөндөдөг гэх юм уу? За тэр гараг таны 6 дугаар гэрт орж ирж байна гэдэг чинь одоо ажил, эрүүл мэндтэй чинь эдгээр чинь гэрийг илүү миний асуудыг чи илүү одоо хөндлөө гэсэн үг. За тэгэхээр сугар гарагийн нөлөөгөөр бол одоо магадгүй ажил өдөр тутмын хийдэг ажил төрөлтэй бол магадгүй тийм илүү хобби бүтээлчээр хандах ч гэдэг юм уу. Тийм одоо
боломжууд гарч ирнэ ч гэх юм уу. Эсвэл та өөрийгөө одоо хобби талруугаа илүү хөгжүүлэх тийм боломжийг олж хардаг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл байж болох юм. За тэгээд мэдээж энэ үед бас эрүүл мэндийн асуудал зурлаар гэр гэдэг бол ажил болоод эрүүл мэндийн ихаа тал дээр балансыг олох хит их одоо удаан ажилласнаас болоод ажилтнаа хэтрэх явлаас эрүүл мэндийн асуудал ажиллаж болохгүй гэдэг тест тухай сануулгыг бас өгч болно. Тэгээд дээрэс нь цугаргаар гэдэг бол гоо сайхны үйлчлэгээ өөртөө анхаарах. Өөрийнхөө гадаадын бүзэмж тэр бүх зүйлд анхаарах эрүүл мэнд байна. Эрүүл баригч мэдээж гоо сайхан байна л гэсэн үг тийм ээ. За энэ талдаа бас хараад очихаас аль гэж хэлж байгаа болов уу гэж ингэж амгалж байна. За тэгээд сугаар гарах 8 сарын 26-нд бол танд 7 дугаар билүү шилжчих юм байна. 7 дугаар гэхээр бүх төрлийн харилцаа холбоо хайртууллаад ажил төрөл бизнес түвшийн харилцаануудыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ харилцаанд бол сургуулийн нөлөөгөөр бас нэг романтик боломж хайртууллын тухайд бол тийм романтик харилцаа үүсгэх боломж нөхцөл бий болдог ч юм уу тийм ээ. За тэгээд түвшийн харилцаа гэх юм бол одоо илүү тийм бүтээлч хандлагыг өвтөлж байдлыг хөгжүүлэх тийм одоо түвшийн тай боломж бий болдог ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг харж байна. За Санжир гараг Далайван гарагийн нэгдэл бол таны 3 дугаар гэрт болсон 3 дугаар гэр гэдэг бол таны ойр дотны чинь хүрээлэл ойр хүрээлэл таны ах トゥ буюу одоо түвшин энэ хүрээлэлт тэр харилцааг илэрхийлдэг. За тэгээд Санжир гарагийн нөлөөгөөр мэдээж бас тийм зарим нэг их заалгалт зарим нэг юм одоо тохоо төвчээр бичээр одоо энтриг шалгасан бас нэг зарим юм жоохон тийм юу гэх юм нэг тийм хөл журам түнгийн даалгавартай зарим нэг асуудлыг зохицуулах хэрэгтэй ч болдго юм уу тийм ээ. Иймэрхүү. За мэдээж 3 дугаар гэр бүл бас дээрэс нь аяллыг илэрхийлдэг. Аялал. За аялал романтик тийм нөхцөл байдал үүсгэж гэдэг юм уу. Далайван гарагийн нөлөөгөөр маш одоо тийм тата боломж нөхцөл байлсууд тийм болцол нөхцөлгүйгээр одоо хэмээн хүнд туслах хэмээн хүнийг одоо хөрш болоод тийм ээ. Найз нөхдөд хүрээд тэр нэг зүйл одоо арай романтик сэтгэлээр хандах гэдэг юм уу. Иймэрхүү байдал үүснэ гэхэд мэдээж тийм Санжир гарагийн нөлөөгөөр бас зарим нэг асуудалд хариг саад явах ч гэдэг юм уу. Тэгж харах зарим нэг зүйл байж бодвол гэж ингээд ойлгочихлоо. За уран заянга цахилгаан бит гинтийн үйлчлэлийг илэрхийлдэг энэ уран гараг таны 5 дугаар гэрт. За 5 дугаар гэр бүл хайртууллал үр хүүхдийг хариуцдаг. Дээрэс нь таны хоббиг илэрхийлдэг. За тэгэхээр энэ салбарт романтик хайртуулсан ялцаа юм уу? Эсвэл таны хобби, эсвэл хүүхэд толботой тэр нэг асуудлуудад уран гарагийн нөлөөгөөр гів гинтийн тийм хүлээгээгүй тийм өөрчлөлт үүсгэж байна. За энэ өөрчлөлт нь мэдээж таатай байх уу? Эсвэл бас тиймч таатай бус байх юм болов уу гэдгийг бол таны өөрийн чинь одоо натал чарт гэж хэлдэг астрологийн тэр зэрэг дээр чинь одоо уран гараг ямар бусад гарагтай ямар байрлалд байна, хэдвэр гэрт байна гэдгээс шалтгаалаад ингээд ерөнхийдөө байдал биш илүү нэг тэнтэс ойлгож байна. Ерөнхийдөө бол 5 дугаар гэрийн асуудал уран гарагийн нөлөөгөөр ойрын 8 жил. Одоо чинь уран гараг чинь өнгөрч саяхан одоо эхийн ордонд орж иж байгаа шүү дээ. За эхийн ордоо хумхын орд, жинлүүрийн орд гэдэг үлхийн махбодтой гэдэг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө энэ 12 ордыг үлхийн махбодтой газар буюу шороо махбодтой гэдэг бас барууныхан адилхан яриад идэлж байгаа. Тэгэхээр хумхын орд бол үлхийн махбодтой агаарч гэдэг хийч гэдэг. За тэгэхээр энэ уран гарагийн нөлөөгөөр таны 5 дугаар гэрч мэдж байна гэж 5 дугаар гэрийг хайлтуулаад хүүхэд эсвэл хобби та одоо маш их бодлож хийхийг хүсэж байсан тэр нэгэн ажил хоббигоо бизнес болгох ч юм уу тийм тийм боломжтой гинтэн аянга цахилгаан шиг ийм хүчтэй нөлөө зүйлдэг юм уран гарагийн нөлөөгөөр маш тийм эдийн орчил болгож байгаа гэж үзэж байна. Заангар гараг би одоо бас л ирч хүчтэй тийм хөдөлгөөнтэй дайчин тэмцэгч заангар гараг таны 10 дугаар гэрээс одоо 9 дугаар гэр орж ирж. За 9 дугаар гэр гэдэг нь боловсрол гадаад түнш эсвэл гадаадд сурах эсвэл та өөрөө багш сургууль мөржүүлэгч бол одоо эсвэл заавал сургууль мөржүүлж бишсэн ч гэсэн таны одоо өөрийнхөө сурсан бидсэн бүх зүйлээ бусдтай хуваалцах тийм боломжууд. Эцэг студигээр хариуцдаг. Тэгэхээр ангараг гарагийн нөлөөгөөр энэ талын үйл ажиллагааг идэвхжнэ гэдэг ойлгож байна. За мэдээж ангараг гараг бол тэмцэл зөрчлөлийг хийх болохоор энэ салбарт зарим нэгэн бас зөрчил тэмцэл санхүү бишээ. Одоо тэр боловсрол энтертэй холбоотой одоо төшөлттэй холбоотой зэрэг нэг асуудал үүсчих ч юм уу бас байх үүсэхгүй. Тэгэхээр таны хатаач хартлыг байрлалаас талнаа л гэж. За тэргэл сар таны 1-р гэрт болж байгаа. Тэргэл сар 15-ны сар таны хумхын орны 1-р гэр. За энийг бол их онцгой гэж үзэж байгаа. Уран гараг бол таны удирдагч гараг. За гэтэл таны уран гараг удирдагч гарагийн нөлөө
Яг одоо таны 1-р гэрт чинь тэрхэл сар гарч байна гэдэг бол бас одоо маш том өөрчлөлтийг илэрхийлж байна гэж ядаа 15 одоо энэ сар. Магадгүй энэ үед бол таны тэр танилцуулах хэсэгт болж байгаа тэр үйл зарим нэгэн тэр гарах хэсэг бол танилцуулж шулуун боловсрол магадaltaй жишээ нь дотоод байх хугацааны туршид таны хийж исэн бизнес нэг л арцгүй байсан бол 15-ны сар ураан гараг гэдрийнхаа нөлөөгөөр гів гэдгэн маш хүчтэй урагшлах ч юм уу. Аль эсвэл эсэргээрээ одоо ч нийгмийн харилцаанд маш тий удаан хугацааны туршид холбогдсон зэрэгсүрэг гэж гинт тесэрч тий өсрэлт болох гинтийн өөрчлөлт болох энэ гэсэн иймэрхүү үйл явдал болж байна гэж. За аль нь вэ гэдгийг бол та өөрийнхөө датаа чартыг илүү сайн судлахад ойлгох юм. За тэгэхээр энэ ерөнхийдөө энэ бүх хүмүүст би хэлээд тайлбарлаад зөвлөд байгаа зүйл бол өөрийнхөө зодиакийн 12 ордоос гадна сарны орд мандалт ордуудаа хараарай гэж хэлж зөвлөж байгаа. За энэ хүрээд өнөөдрийн ордны төлөв байдлыг өндөрлөе. Дараагийнх нь бол мэдээж хамгийн сүүлийн загасны орд. За Венера буюу сугар гараг хайрт бол гоо сайхан илэрхийлдэг, бүтээлч үйл ажиллагааг илэрхийлдэг. Сугар гараг таны 5 дугаар гэрт орж иж байгаа байна. За 8 сарын 26-ны хүртэл таны 5 дугаар гэрт байлна гэдэг бол та гоо сайхан өөрийгөө илэрхийл өнгөцөмж тэр бүх зүйлүүдэд бол 5 дугаар гэрт та нөлөөлөл тань бас романтик харилцаанд чинь маш сайхан бол өөр хүүхдтэй холбоотой бүр нэг асуудал гэдэг бас айтаа татах шийдэх боломж гарч ирнэ. Аль нь вэ гэдэг нь таны өөрийн чинь болж артны байрлалаас хамаарна гэж. За Сатурн буюу санчир гараг 70 гараг танигдсан энэ нэгдэл таны 2 дугаар гэрт орж чинь. За 2 дугаар гэр гэдэг бол таны шууд хөдөлмөрлөж авдаг мөнгийг илэрхийлнэ. Тэгэхээр Сатурн гарагийн нөлөөгөөр зарим нэгэн саад бэрхшээл, зарим нэгэн хориг саад хуйлж байгаа дагуу шийдэх зарим нэгэн асуудал хөндөгдөж байна гэж ингэж үзчихлээ нэ. За энэ дараагийн за мэдээж 70 гарагийн хоёрын нэгдэл бол бас жоохон 70 гарагтай нэгдсэн энэ нэгдэл бол зарим талаар бас жоохон тийм тата бас нэг тийм өөр сонин орчлтуудыг бас амлаж магадгүй гэсэн юм байна. Тэгэхээр хүн болгонд бол энэ адил гэсэн үг биш. За дээрээс нь Тэнгэрийн уран гараг, уран гараг гэдэг таны 4-р гэрт орж иж байна. За 4-р гэр гэдэг бол өмч хөрөнгө таны өөрийн чинь амьдралдаа газар орон гэр ээж аав чинь гэр орныг илэрхийлдэг. За өмч хөрөнгө үйлдвэрлэх хөрөнгөтэй холбоотой энэ асуудал дээр юм уу эсвэл таны гэр орон таны оршин суух газар тэйч холбоотой зарим нэг шийдэх асуудал байгаа бол уран гарагийн нөлөөр уран буюу Тэнгэрийн уран гарагийн нөлөөгөөр гинтийн тийм өөрчлөлтүүд бас гарах магадлалтай гэдэг ойлгочих болно. Тата болоод тата бус байна уу гэдгийг бол шууд хүн болгонд адилханаар ойлгохгүй учраас өөрөөсөө таталж артна гаргуудын байдлаас арчиж болно гэж. За мэдээж энд бол бүх хүмүүст хэлээд байгаа нэг зүйл бол та өөрөө 12 зодиакийн 12 зөвхөн зодиакийн ордороо биш сар болоод мандалт ордоо бас хараарай гэж хэлж байгаа шүү. За ангараг гараг. За нэлийн одоо тийм дайчин энерги хүчийг бэлгэлдэг. Тэмцэгч, сөргөлдөөнч, тэмцэлдэгч хандлагатай ийм гараг ангараг гараг. За энэ гараг таны 8 дугаар гэрт орж иж. За 8 дугаар гэхээр бол таны хамтын одоо мөнгө санхүүг илэрхийлдэг. Эхнэр нөхрийн болоод аль эсвэл одоо хамтрагчийн дундын тийм юм. За аль эсвэл төрийн зүгээс юм уу ямар нэгэн одоо байгууллагаас тэтгэлэг улсын мөнгө. Тэр энтрийг илэрхийлдэг. Тэгэхээр тэр ангараг гарагийн нөлөөгөөр одоо тэтгэлэг хөтөлбөрийн хамтын хөрөнгө санхүүтэй холбоотой бас нэг жоохон тэмцэл зөрчил гаргах ч бас магадлалтай. За энэ асуудлыг бас анхаарах хэрэгтэй. Гээд ойлгож болно. За тэргэл сарн таны 12 дугаар гэрт гарч 12 дугаар гэр гэдэг нь бусдаас тусгаарлагдсан өөрийгөө хайсан өөрийгөө дотоод руу нэлээд хандсан бясалгал яг аль эсвэл одоо шашин шүтлийн бусдад одоо буйны тусламж үзүүлэх энэ гэсэн тиймэрхүү асуудал нэлээд хөдөлгдөг ийм илгээр юм байна. За тэгэхээр тэргэл сарны нөлөөгөөр эдгээр талын үйл ажиллагаа бол нэлээд төгчин гэсэн үг. За төгсгөлд нь Меркури буюу бууд гараг бол 7 сарын сүүлч хэсэгт хурж эхэлсэн. Одоо 8 сарын 11-нд бол хөтөлбөрөөр зогсоогоод одоо урагшилж эхэлнэ. 12 дугаар гэдэг бол ажил төрөл таны эрүүл мэндтэй холбоотой. Тэгэхээр энэ ажил төрлийн муу асуудал тутмын хийдэг тэр ажил төрөлтэй болоод аль эсвэл эрүүл мэндтэй холбоотой зарим нэгэн асуудал ухах хөдөлгөөн, электрон хөдөлгөөнд орсон бууд гарагийн нөлөөгөөр зарим нэгэн одоо мэдээ цагтаал харилцаа эрүүл мэндтэй болоод ажил төрөлтэй холбоотой цагтаал харилцаа жоохон саатсан ч гэдэг юм уу те мэдээлэл харилцаа холбооны хувьд жоохон саатлахсан байсан бол 11-ээс эхлээд асуудал хэвээ болоод өгчлээ эхлэнэ гэж ойлгож байна. За энэ хүрээд та бүхэндээ 8 дугаар сарын төлөв байдлыг хэлцүүлж дуслаа. За тэгээд төгсгөлт нь астрологи сонирхогч та бүхэн миний одоо сар бүр оруулдаг гараг иргэсийн хөдөлгөөн прогнозыг
үргэлж хүлээж сонсдог та бүхэндээ талархал илэрхийлье. Тэгээд удаад та бүхэнд бас нэгэн мэдээллийг, нэгэн эрүүл мэндэд хэрэгтэй чухал мэдээллийг бас ард төгсгөл хэсэгт нь оруулчих. Энэ бүхнийг бас та бүхэн санаад тавиад сонсоод үзээрэй. Яагаад гэвэл энэ бас хүмүүсийн эрүүл мэнд, ялангуяа хөл гар өвдөдөө, одоо нуруу, нугас гэдэг юм уу? Тийм эрүүл мэндийн асуудалтай зарим хүмүүс нэлээд их тус болж байгаа нэгэн бүтээгдэхүүнийг энэ залуу борлуулдаг. Тэр мэдээлэл бол Facebook-т нэлээд их оруулсан байдаг. За тэгээд энэ мэдээллийг нь та бүхэн хэрвээ сонирхох юм бол дээр нь бичсэн утсаар холбогдож болно. За ингээд энэ рекламыг сонирхож сонсно гэдэг бол бас та бүхэн намайг дэмжиж байгаа нэг хэрэг юм шүү. За тэгээд хичээнгүйлээ сонсоод үзээрэй. Дээр нь энэ залуугийн ярианы арт талд бол бас нэг элэг судлалын амгаах ухааны тийм доктор Оцсүрэн гэж хүн бас яагаад энэ бүтээгдэхүүн нэг хэрэглэх ёстой вэ? Шинжлэх ухааны үүднээс энэ ямар ач холбогдолтой биеийн эрүүл мэндэд чинь ямар тустай вэ гэдгийг бас тайлбарлаж байгаа. За тэгээд энэ бүхнийг та бүхэн сонсож сонирхоод үзээрэй гэж хүсэж байна. За брэнд болсон формалын графин чулуугаар хийсэн эрүүл мэндийн сайн боловчийг оруулж ирээд олон хүн таягнаасаа салаад нугасны хагалгаанд орхоо болоод маш үр дүнгууд гарч байна. Тэгэхээр нөхдүүд дуурайд гаж хийгээд нэрзэвтэр ав зараад байна шүү дээ. Вида компани албан ёсны одоо уловчийг авах гэж байгаа бол бүгдээрээ QR кодтой байгаа. Яг ийм адилхан шар удаатай юм авчирчаад манай компани гээд хулигтаад ах юм одоо хэмжээ хязгаартай заяа. Би тэмцээнд очиод үйлдвэр дээрээ очиод бүх энэ вида компанийнхаа удирдлагуудтай уулзаад Алтан Москвад одоо очиж компанийнхаа удирдлагуудтай уулзах гэж байна. Вида компани ургамал 160 эмийн ургамлыг шахаж хийсэн. Энэ зүгээр нэг 40, 50, 100, 200 мянган уловч биш ээ. 385 мянгаар та маш олон төрлийн асуудлаа шийдэж байгаа учраас яг үннийг нотолж байгаа шүү. Тэрнээс дөр одоо уловчийг авах гэж аваад QR кодыг уншуулад манай гишүүдээс аваарай. Манай гишүүд найдвартай юм зарж байгаа. Баярлалаа. Доктор Аацгийсийг зөөлж өгдөг. Хэрвээ энэ одоо орчин үед хүмүүсийн хөдөлгөөний уул хатгаач чадаа. Хатгаачны шалтгааныг зөвлөхөөр ерөөсөө бид нар одоо хотчлолтой шууд холбоотой. Хотчлол гэдэг нь яг бид нар хөдөө одоо чамаанаар ишгээ байсан. Хөлбөмбөгийн явхаа байсан. Дандаа хатгаа утаа бодломжтой холбоотой хөдөлгөөний уулын ном хавтаж ирсэн. Энэ хавтаж ирснээс бол доктор тарих Аацгийс тэгшгэмээ хазаад хөл олдоор нь доктор тарих дөрвөлт авдаг. Энээс болоод одоо бид олон нөхцөлөөр үйлчлэл явуулж байгаа. Тэгэхээр ерөөсөө хөдөлгөөний хүний амьдралын үндэс, эрүүл мэндийн үндэс ноён нурууц. Энэ олонч нь графи формалин гэсэн хоёр эдийн чулууны эдийн чулуу орсон. 168 төрлийн эмийн урмал бодис энэ бодисын урмлууд орсон байна. За тэгээд энэ орсон графин гэж. Энэ графин гэдэг энэ чулуу ямар учиртай гэдэг ерөөсөө хүчтэй хангаж өгдөг. Аниолыг ялгаруулдаг. Тэгэхээр аниол хүчтэй чадвар ганин зүйл сөрөг байна. Яг одоо борооцны дараа агаар үүсдэг хүчтэй гэж. Тэгэхээр ийм хүчтэй бид улаан сайн, улаараа амжилт. Энэ дээр тоцлож ирсэн. Энэ графинийг шагнал ноцны шагнал хүртсэн. Орчин хэлбэрт анхаагийн ансалжид ноцлоор хүртсэн. Графинийг нээж хэрэгжиж ирсээр тийм ачаалт. За яг механикчдын олончны механикчдын хөдөлгөөний уулны хавтаа уулыг энийгээр ингэж дээш нь өргөж өгдөг. Энийг өргөж өгсөөр хөдөлгөөний 30 ширхэг бүрэн ажиллаж хөдөлгөөний ном хэвэн байдалтай. Энэ хөдөлгөөний номтой болсоор бид одоо Аацгийс тэгшэр 30 ширхэг сулдах зөвлөх гэх. Ер нь Аацгийсийн ажилт бол хөл урт өгнө. Бид өнөөдөр нэг ажилтаа нууны үргэлжлэлтэй байж ирсэн байх хүмүүс заавал хөлн өглөө гэрээ. Бид механикаар уловчны номыг энэ уловч байна
тэгшдэг өгөө 30 ширхсийн чангалаа сонслоод Арцгаас тэгшдэг өгөө. Ийм учраас удалжууд шидэт удалж буюу за ер нь бол монголчууд өгш хөдөлмөс гэж ярьдаг. Зүгээр удалжууд бол ийм ачаал байна. Энэ компани одоо гайхамшигтай үр дүн энэ олон хүн таягаа хийсэн, олон хүн нурууны ивэрхий хагалгаар байснаа болсон. Зэрэг ордноос заяасан би заавал юмар орлуулах гэдэг бол